За өнөөдөр давхах дуграа хоёртойгоо нэвтрүүлэг хийгээд шийдлээ. Ингээд энэ яг зөвхөн хурдан морины шинж, удам мөгшил иймэрхүү юмнаас ярих гэдэг байгаа шүү дээ. Одоо орчин үеийн хуучны хүн бол одоо давхах байна. Одоо орчин үеийн нэвтрүүлэгч байгаа дуграа байна шүү дээ. Таас дунд үед орчдөг байх. За дунд үед. Тэрээс дараагийн хүмүүс байгаа. Та нар байна шүү дээ. За энэгээр байгаа. Эдгшээ залуучууд би. За тэгээд энэ өнөөдрийн юг сайхан уу? Сайхан бай сайхан. Дуграагаар эхлүүлнэ. Аргаар тэр зөв шүү. Дуграахаас одоо. Тэний асуултыг одоо дуграа тавьд юм уу хариулах уу одоо. Дуграа ер нь давах байхаас нэг асуулт асуусан дээр баг. Тэгж эхлэе зүгээр. Ер нь дуграа чамд ер нь одоо энэ давах байхаас асуучмаар юм юу байдгийг. Давах ер нь хэлэхгүй гүрийсэн. Яг хурдан морины шинжийн талаар бол ингээд насаараа л ингээд хурдаад шинжиж байна л да. Хурдан мор шинжин гэдэг чинь тэгээд хурдны шинжихээс гадна тэр хурдан мор шинжиж хүн чинь маш их өндөр гоо сайхны таашаал авч байгаа шүү дээ. Тийм ээ? Тийм цогц гоё юм харна гэдэг чинь. Тэгээд ингээд олон хурдаад харж явдаа. Тэгтэл миний үдсэн бол арай багтана л да. Одоо манай даваах ах бол маш их олон хурдаад үдсэн. Тэгээд даваахаас ямар асуулт асуух гэж юм. Таны ер нь амьдралдаа үдсэн хамгийн сайхан хэлбэр хийцтэй хурдан бөгөөд хамгийн хэлбэр хийц сайхантай азар их мороор эхэлнэ гэж танаас таны амьдралдаа үдсэн. Тэгээд нас залууч байлаа та зүгээр одоо 18 20 настай 20 хэдийнт яхад тэр үеийн сэтгэл сайхан байдаг юм уу? Тийм сайхан санал байсан юм уу? Би одоо сайн аавын дэцүүдийн боёноор төрөлс тунгалны их үеийг төрөлгөж явлаа. Тэнгэлэхэд жиргэл орж сайхан явлаа. Тэгээ гарсан зэрэг одоо яадаг юм да. Олон сайхан мал үйлдэ. Гэхдээ би баян зөвхөн сангийн улаанууд дамжуулсан зэглэл гэдэг азарыг л юм. Ижлэснээр дараа намайг 50 төгрөг гэсэн хүн шүү дээ. Тэгээ өөрийгөө магталтай биш тэднийг. Яг үнний мөрөөр ингээ харахад бол би зэглэл шиг азарыг бол одоо болчихлоо нэг харагдаагүй санагддаг. Зүсэн тараа тэр юм уу? Юу юм бэ? Юу одоо юу хэлэхтэй. Араас нарах юм бол бөөрг хажуураас нарах юм бол нарийнхан тэний толгой төрөө юм бол дэндүү сайхан цагтаа. Яг актив настай хүн сайхан төрөөсөн нааданд нэг төрөлд нэг амул туссан. Таг долоод орсон шүү дээ. 1968 онд. Яг таганд давхар гэж байсан. Ийм цагтаа энэ олон сайхан малууд азарнуудаас нь одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн манайхны олон сайхан азарнууд төлж байна шүү дээ. Сайхан байна шүү дээ. Би бас нэг юм байлдгийг Монгол төрийн соёлыг хөрөнгө зарж өөрийнхөө хүч чадал мэдлэг бүх юмыг зарж байгаа оёшд болон энэ бас энэ мөр мэдэхгүй хийж болно гэхдээ тэр компани сайхан захирлууд одоо сайхан үйл хэрэг хийж Монгол төрийн нэг том толгойн 3 жилийн нэг нь одоо ингэж авчгаа сайхан цөмөрөнд байлаа гэж хэлмэсэд. Өнөөдөр чинь бидний хатууны дундаас одоо ингэж оёсттой сайхан манай төмөр хатуу бас юуны үлээ доктор юу болсон байгаа тийм ээ. Тэгээд манай төв ухааны доктор манай оюун наах бай. Манай би одоо сүүлийн үед энэ бүхэн хүндийн их том эдис Монгол энэ үед эдийн засаг хамгаална гэдэг бол их ажлуудтай биш. Энэ атомныхаа тухай сайхан охай зөвлөлттэй бүх юмыг зөвөр гэж шийдэл ухааны тэр тав юмд оруулж өгүүлж гэж бодлоо. Бас энэ төсөө ажиллаж сардгийг энэ шиг аюул байхгүй. Ишүүдтэй
Одоо их насны морд сайхан морь олон доо чинь одоо яг нүи морийг үсгэж. Одоо манай хэр морь гэж сайхан морь байсан та олон улсууд хэлнэ. Би хэр морь дээр бахардаг. Сунгаад бол дандаа л үлээ шүү дээ. Тэгэхэд нэг морьтой холбоотой нэг ирсэн сунгаад. 1975 онд Индигийн зээгдэх морьтой Сэргэлэн сум. нэг холбоотой байсан. Сэргэлэн сумын Сарвайдаг намсаа гэдэг хүний улаан хэрмэртэй хэрмэр манай хэрмэрний өмнө хоёр атолын зайд өгсөн. Өшөөмөр ойртой үлдээ. Одоо манай тэр үеийн одоо добрын дөрвөн зай хотломорыг үе хотлуулж байлаа. Тэгээ сунгаад энэ тэр одоо манай төрөлгийн янзах миний одоо миний гэж хэлмээр санагддаг ягаад гэвэл надтай зүг тэр төрийн улсын төлөө явсан тэр хэдий их мөр зантаа хүн сайврын тэр багт сунгаад төлж ирсэн шүү дээ. Танаа өөрийн хэлмэр тий. Тэгэхээр бол одоо өнөөдөр манай даваад ирсэн. Тэгээд үнэн хэллээ тийм. Ийм агуу сайхан байт. Одоо олон сайхан мөрий одоо ихэд манай дөрцөн одоо миний үзснэг тэний зөв дөрцөнгийн хэрмөрчийн ихтэйгүр орно. Манай хамтарч хангар харцмаар тэгээ энэ юм бай. Улааны зэглэг нэмэр авсан. Тэгээ манай онгийн хэрмөр интер одоо яг одоо сүүлийн хин яаж донд үеийн тийм мөртөч одоо. Ясмаа хом байлжсэн өмнө тулчаар илгэн өвчүүд хүйгээд хүнтэй 70 жигтэйг том улстай байлгадсан. Хүрдгүй юм да. Байлтай нэг чинь би тийм модиг сантги. Аа үеийн одоо төлөв өдөөс дээ. За нэг нь онцлогдоод одоо азрагуун зэглэл хийчлээ одоо. Хэрмэр л гэж. Хэрмэр гэж юм да. Яг гоо сүүл үеийн мордоос дөрцөнгийн Тийм. Дөрцөнгийн мөрч одоо дөрцөнгийн мөрч голоор өдөмөр байхгүй. байхгүй. Тэгэд юу гэдгийг даваах их өргөн ташаатай. Тий. Тэр өргөн ташааг давж ирсэн тийм их дэрвгэр харцагтай хаврын матаас. Тэгээд тэр өргөн ташаанаас хоошоогоо ингэ доошоо шултарч буугаад их өргөн салтаатай тий. Ангал ерөөсө хэлхий аргагүй өргөн салтаатай ингээл алцаг гэх. Тэгээд тэр хаврынх нь уртоогоо хоёр ондоо шүү тий. Ер тэгээд дэл сүү шингэн байгаа тэр харц гэж гоё тэр эвгүйдэ. Ер нь эвгүй ба шүү. Тэгээд манай дөрцөн их сайхан залуу. Би өстө бодгийг чинь 1966 онд улсад тэр амуудсан бордмор ирсэн гэлээ. Тэр бордморыг эдний аав 6000 төгрөгөөр тэр үед аваад хурдлуулж чадаагүй. Оргон бордны хоргон борд гэх юм цоо. За. 66 онд ам үзүүлсэн. Соёд ам үзүүлсэн. Тэцэн соёд хоёр ам үзүүлчихсэн мөр. За. Тэгээд энийг аваад ахуулж чадаагүй. Тэгээд энэ хүү тэр морийг аваад ингээд ахуулна гэдэг бол өгдөөцийн аав энэний төлөө зүтгэсний үеийн хүүдэн ноногдсон болов юу сандаг. Одоо яахлаа тийм ээ. Тэр тэнцээ юм нөрийн буян хэсэг байдаг юм уу бас болохгүй байсан баг тийм ээ. Хурдмөр аваад тэгээд энэ хүү нэг мөр аваад нөгөөх нь гэхэд шинэ босчихсон юм уу болсон юм. Ярих бидний хойд үед хүмүүс ярих төгөв шигдсэн. Хөө цаагийн датсан гэдэг тийм ээ. Тэгээд байдаг юм аа гэж байсан би. Тэгээд олон сайхан манай одоо үе болон үеэс хойш олон сайхан үеэс залуу байсан. Сайн гат ирсэн дээ. Тэгээд сайхан мөрөөр сайхан одоо зөвхөн өгсөж байх шиг. Олон сайхан улсууд авал олон сайхан эрдмээ зааж энэ сайхан соёл тосгоныхон оюуныг оруулсан ийм түүх үзэгдэндээ. За тэгээд давх ахын угаар бол мэдээж өөрийнх нь хэрмэр дамжин зургийн зэглэл азраг хоёр дээр одоо ингээд яаж тий. А яг одоо ер нь бол орчин үед юм байна. Бид дээр үдчихдээ баг түрүүн дээр танаас асууж байхдаа ч гэсэн ясаа адууны удам бол нэр яалтж байхгүй болохгүй удамгүй адуу угаасаа л
болохгүй шүү дээ. Удам хүнчүүлээ адилах юм чи. Тэгээд яг хоо одоо адууны удам их чухал байна. Адууны удам чухлаас гадна уяачийн эрдэм бас чухлаа. Тэгээ уяачийн бас энэ бэлгийн мэлми бас чухал байна. А дээрэс нь мэдээж уяач хүний эзэн хүний хувь заяа. Тэгээд тэр аягны том жижиг өөрийнх нь одоо бас урд тойчтой өвд эцсийнх нь буян шиг янз бүрийн юмнаас одоо энэ урд морь үеийнх уралдах энэ бидний өв соёлоо ард үр хойчтой үлдээх ийм юмд ч одоо хамгийн нөлөө бүхий зүйлүүдийн нэг байна шүү дээ. Одоо 5 6 зүйлийг л одоо илчүүдэ тийм ээ. Удам байх хэрэгтэй, удамаас юм байх хэрэгтэй, тэг хүний хувь заяа байх хэрэгтэй, тэг хүн өөрөө зөв байх хэрэгтэй, энэ хүнийг ялгаж салгадаггүй, хүнтэй сайн муугаа үнэн зөвөө ярьцдаг тийм ээ. Одоо эн чинь хүнийг дараг цэрэг одоо дээрүүд бол ялч явахгүй эренбэр ялгадаг байж л тэр чинь нэг нь хаа юм чи нэг нь харцсан чи одоо яах вэ? Тий. Өнөө цагт бол энэ 21-р зуунд хүн бүхэн тэгш хэрэгтэй үед бол нэгийг сайн сайхан муухай том жижиг дараг цэрэг гэх юм чи одоо хайшаа бид нар энэ усуудыг дараг болгож байгаа юм чи тийм ээ. Гэх мэтчлээ иймэрхүү юмнууд их нөлөөлдөг байх гэж одоо бодож байгаа. А тэгээ өнөөдрийн бидний хамгийн чухал сэдв болохоор хурдан морь цөмөр одоо энэ мэдээж удамтай байгаа. Өнөөдөр бидний ууж уралдах хадуул удамтай байгаа. Тэг яг хурдан морийг ер нь даавах байх манай дугаараа ер нь бус тусууд ер нь яаж шинжиж чинь цөмөрөө бас ганц нэг хадуух ч юм уу шинжих гээ тайлбарлах гад оролдъё л гэж одоо ингээд бодоод байгаа шүү дээ. Энэ хоёр том хүний дэргэд мань мэтийн тэр юу яах нь яг энэ хоёрын үгийг тэр нэг олчилж сонсъё гэж бодоод та ингэж эрдэнэ хөтөлж дугаар балдрах нь юм шиг. За дугаараа жишээлбэл дугаараад бол одоо мэдээж бас санаа авах шүү. Хамгийн хурдан одоо бөгөөд сайхан азраг хамгийн хурдан бөгөөд сайхан их насны морь ямар хоёр азраг морь байна. За миний үдс одоо азраггүй л одоо шарга азрагыг л хэлнэ тий. Шарга мөн сайхан шүтээ бас. Тэр даваа хол хэлчихсэн нэг номон дээр бас. Зэрэгэлдээ хамгийн ойрхон шарга. Тий шарга одоо сайхан ш. Яг миний үдсэн өөрийн азарган дотор өөрөө хурдан чинь тэрний бие цогцсон хувьд антомын хувьд бол өө хэлэх юм байхгүй ш. Энэ бол юм нь гоё сайхан хэлбэг тэр дөр. Тэгээ би бас сайхан боддгийг. Аа. Чижиг соддаг олон сайхан мөр ордлууллаа. Улс төрийн нааданд ихэнх бэнтэй өндөр ордлож айлтууллаа. Эрдэнэчнээгээ би жоохон магтдаг. Би зүгээр зохиогоо үнний харахлаа. Хичнээн үеийн уяаснаар үжихэд богдоалгавар гэдэг 7 төгрөг гэсэн юм даа. Жасаа октонд гэдэг. Одоо 11 оноос өмнө шүү дээ. Тэгэд энднээс хойш мөрөнд энэ манай эрдэнэ чөлөө 6 төгрөг гэсэн юм даа. Би өнөөдөр баатраа Лоны мандраа том уяаслаа тийм ээ. Хийчих одоо бас том уяаслаа мандраа. Гэтэл нэг морийг бид 6 төрүүлж чадаагүй л байхгүй. Тийм учраас үнний мөр хамгийн сүүл тажиддаг. А яг азарган дээр нэг юм бол замсан шийдлийн зэд азар илүү шүү. Тий. Тийм үү. Азар бол одоо түрүүлээд 3 ам өгсөн. А манай эдгээр нараа өхий шарахч болохоор түрүүлээд нэг аригдсан тийм ээ. Азар болоод 10 жилийн өмнө оролдох байх тийм ээ. Одоо энэ тэгэхээр за тэр амаагүй гэж үзэх гэхдээ нэг эвгүй шүү тэр бас нэг атог тэгж олон ариг зүрхтэй бүсүсийг мэдэхгүй тэр их орнод түрүүлж байсан. Төрийн наадмын өмнө сайн гүний өмнө энэ наруу хойно хоёр 6 удаа зогссон гэсэн чинь ер нь тий амраж байсан гэдэг юм. Тэгээд нэртэй биус баялаг сайхан үеийн заяа сайхан үйлсэл бүтээсэн хэрбэнтэй дүрхтэй бас сайн сайхан хөснөө санагддаг юм да. За шаргаалга дугаараа. Тий. Аяа. За их морины хувьд бол дорцсонгүй хэрэлтэй. Сая ярьлаа. Ер нь тэгээд одоо гадуурч ам яриа байдаг 100 жил төрөхгүй хурдан мөр гэж ярьдаг. А тэр нь бол хурднараа яг хурдны хувьд бол хурдан 5 жил завсаргүй харагдсан, дайн төмөх болсон. Тэгээд хурдан мөр. А би тэр 100 жил төрөхгүй мөр гэдэг нь бол ерөөсөө хийцээрээ бас алдарсан болов л гэж байна. Тэр бол Антон талаас нь хэлбэр гойган аврах хийцтэй. Тэр талаас тэгээ миний үдсэн мориноос хойш л ихэд одоо дорцонгийн хэр шиг тийм хийцтэй мөр төрөхгүй л байна л да. Одоогороо төрөөгүй л байна.
Тэгээд энэ бол гайхалтай эцтэй л дээ. Тэгээд өшөө сайхан мөрг бол тэгэл улааны авраг зэрд байл. Юу жоохон морин дотор тэр Эрен дамбын саарл мөр гоё мөр байсан шүү дээ. Нэг партизаны улаан бүр нэг хаанаас ч гарсан гэх бүр нэг станыг бүр нэг Ого хэмжээс барих газар боо. харин тий ерөөсөө нөгөө шинчгээр ярьдаг ш нь нөгөө тэнд хонхоох газар байхгүй хүчээр тиймэр байсан тийм ээ. Улаан марч мөн тонгоогоод гоё юм шүү дээ. Галгаа хөрмөрийг үзсэн биш. Хонгор халдсан маршин бас л бас мөр дөрөв зүвтэй бол тав зүвтэй шүү тийм ээ. Хонгор халдсан би үзээгүй ш тавах. Ерөөсөө ярьдгийм байлээ. Тухайн үедээ цаг үеийн өвгчүү те. Хонгор халдсан морыг ерөөсөө хурдны бүгшинж бүрдсэн мөр бас цаг үедээ өмнө онцгой төрсөн гэж яригддаг байсан. Би тэг бас үзэж яваагүй да харсаа. Та тэрийг хамтарч байгаа хонгор халдсан морыг. Энэ хонгор халдсан морчод энэ шаагийн шилдэг гэж дажигдсан хөнөөд нь долон морыг дүүсэн хүн манайхны Богдтаурын дэлгэрэх хууль юм гинтэй. Одоо богох юм бол дондгойгийн дээрэн дэлгэрсэхтэй хойч юм. Тэдний хүү одоо тэр оноо энэ хандлагаар жаа балбар. Тэгээд тэр хүн бас өөрөө сахамаар хордуулсан тийм үнэтэй түүний хүү манай санагдаж. Тэгээд би түрүүн ярьж байсан дараа галшаас ирсэн намар хонгорыг өгд. Зээгдгүй хүчээр манай хонгор атгийн хонгоролтны хоёрын дондоос гарсан атлууд ингээд тэр тодон бидний хөрөнгөний тал нь энэ эднийг талыг гэвэлсэн. Гидсэнд цооног гэдэг хонгор халдсан мөрний эцгийг тэгээд 1963 онд 8-д орсон дондоо манай төвөгийн баян брати Зоолсон гэж хүн байсан. Холозог 8-д орсон. Манай хэрэг 9-д орсон. Тэр хүн надад 82 онд ярьж ирсэн. За энэ тоо гэдэг хүн танай тэр галт гэдэг хүнээс зээгдгүй болчиход түүний гэдсэн тийм сонох энэ бадууган шиг гарсан. Энэ хандарч хонгор алдсан. Азар юм шүү. Тэгээ энэ хүүхэд хонгор алдсан. Төгс ингэж юусэн ахгүй. Тэгээд дарагддаг азрах юм уу тэр? Тавтар шүү дээ. Тэр чинь хонгор алдсан мөн эцэг юм. Хонгор алдсан мөн эцэг шууд тэр. Тий, хандарч хонгор алдсан зэрэг тавтар гэсэн байгаа. Тий. Тэр зооноор төгс юусэх байхгүй тий. Их тал нь бол тэр 1971 оны намар манайхыг баянцганы түнтэй тэгээс салбарт байж байхад хин билээ сайхан өлгөөсөн цагаас захтай галсэрийн хүн баян зүйлийн эмхтэй үнтэй үйлхсэн ч юм уу цог хандлаад тэнцээ адуугаар 12 адуугаар мөр хэрэгт явж ирсэн юм. Тэр хүний адууд ихтэй бид болсон. Тэгээ нэг майор додомсор мөр. Додомсор. Тэр чинь тийш яваад таашсан. Тэгээ манай хөгшин цагаацыг асууж ирсэн дээр үнэс. Хөгшин цаад 2 цагаацах дээрсэн. 2 цагаас. Хөлн уудсан. Энэ хонгоролцсон морны чинь эцэг үлөө их үлөө шүү дээ. Тэдний бор байцглөө, бор шүдлөө их юм аа. Тэгээд тэндээс очиж тэр хонгоролцсон дөрөв цэвэр гарч ирээд тоглох. Тийм гэсэн юм байна. Хонгоролцсон өөрөө батгийн хонгоролцсон. Тэгээд тэр дамар хонгор. За тэгээд тэр цагаацагч бас додомсор тэжээс түлжээ гэсэн юм уу тийм аа дууссан шүү. Тий, гашраас ингэж авчихсан гэдгийг тий. Сууж байгаад нэг аваатай байж байгаа тий. Тэр хүн суужсэн хүн энд иж хүнтэй суугаад тэрийг тааштай майор юм билээ. майор додомсор. Майор додомсор гэдэг чинь тэр хамтарч ах нь аахгүй юу? Тий, тэнд ч нөгөө өгөж ярих юм билээ. Үгүй тэр хүн чинь юм уу тэр өөр нэг хүн ч юм уу да энэ галшраас аваад ирсэн билээ. Тэр додомсорж байгаа байхгүй майор додомсорж байгаа байхгүй юу? Тий. Тэгвэл тэр нөгөө нэг азаргны эзэн чинь болохоор тэр аваагийн хууч нөхрөө өгсөн настай хүн байсан. Аваагаа бараадаа хүрээд ирсэн билээ. Цагаацаг нь охин байснаас хонгорыг тэр их хонгор алзууны эсэх тураалгаад хонгор алзуур гарсан гэж. Тэгсэн тийм мэрсэн шүү тэгсэн. Тий яг тэр одоо тийм юм бол сонссон. Тэр галшрын түүх юм билээ шүү дээ чаавс. Тэр юм аваа наашаа ингээд залуу хүн дагаад түрээд ирэхээр нь аваа бараадаа түрээд ирсэн. Одоо энэ өөр юм налах адуугаа тугаад ирсэн. Адуугаа тугаад түрээд налахын хавир байсан гэсэн. Тэгээд нөгөө залуу боорн хүүгээд хөгшин боорн. Тий хөгшин боорн дуртай зөвхөн хөгшин боорн. Тийм гэвэл гашид дөрүүлж сазрах гэсэн шүү гацаас өмнө. Тий тэр боороо зогч. хөлнөтэй гоё тийм гинэ. тий бороо болтой. Тэгээ манай асуу намайг яахгүй миний асуу гэсэн. Тэми гаргаж өгөөд өгдөө гаргаж өгөөд манай хараа айгуугаа явсан. Тэгээд
явж байгаа та энэ хөлмөтө цагаатайгаар надад үлдээ манайд үлдээ үл яасан бэ? Түүнийг нөгөөдгөө за бараа хойшоо очигдоо гэж хэлсэн шүү. Тэр өндөр түүхэн байсан. Монголын үндэсний соёл морин уралдааныг дэмжигч жаргалант тоонд цогцлбор хотхон. Тэд нар нэг сайн байж тэр Чойдгоо онгоразар энэ тэр сайхан шүү. Монгол хатуунда тийм ээ. Чойдгоо онгорч одоо яхад хүний яалтар хүний гоён заяа байдаг бас нэг үзүүлээд авах шүү. Сайхан. Тэний тэр тэгшгэн байгаа гоён. Тэгэхээр тэр одоо ер нь л сайн хатуу шүү дээгүүрээ. Одоо тэгэл тэр чинь ингээл юу бодлох юм нэг удмын юм болохоор тий. цагаатар мазгаж баг гэж тэшээ тахимд татуу гэж ярьдаг баг. Тэр чинь сонсч баг. Тэгээд төлн баг тэр бороо. Хоёр бороо байсан. Хурдан атооны шинж ярих гэхээр л нөгөө эргээл удам руугаа орчиход хүчээр л ингээд ерөөсө яриад болдгоо хөөе тий. Дуурайд бол одоо жишээлбэл ингээд дөрцсөнгөө хээр мөрний бусад мөрнөөс ялгах онцлогуд нь яг юу юунд байсан бэ? Яг амдэр харсан хүмүүс шүү дээ. Тий. Тэр талаас нь яг бүр детальчж ярил. Одоо ингээд детальчлаад ирвэл ингээд дөрцөнгөө хээр мөр чи одоо нэг тухайн үед улсад нэг 7-800 мөр ингээд мордчих дотор нь орж ялгаж идэг тийм байсан. Нэг 5 өөрийн зинэтэ яалаач шүү нэг. Гэхдээ тэр чинь болохоор данзны маа юу тогроо хэрэг тэржсэн. Тийм ааштай 5 хамтаа гэрээ буурын дотор багтахгүй дамжиж ирсэн тийм сайхан мөр байсан гэж. Тогроо хэрэг ярьдаг тийм ээ. Сэрвэгээр бол нэлээд өндөр дүмөр байсан. Одоо сэрвэгээр бол бас намхангүй тэр чинь бас тойруудгаа хоёр хавцсан мөр. Дөөцгөрхүү. Өө 40 гарна. Тэгүү. Одоо хоёр хавцсан мөр галагийн бор руу дайны байсан. Галагийн бороос жижиггүй тийм уртлаг дуухан жоохон сэрвэ намхантай жоохон уртлаг дуухан. Хооны мөр жоохон сэрвэ момдоо өндөртэй байсан. А тэр үеийн мөрдөө тийм ер нь өндөртэй. Ер нь тэгээд сайн адуур чинь сэрвэ өндөртэй гэдэг байна. Уулан тийм. Тийм хурдны адуур чинь одоо сэрвэ өндөр гэж байгаа шүү тийм ээ. Сэрвэ шинжинд байгаа л та. Тэгээд ингээд детальчлаад хэлэх юм бол ерөөсөө яг хөө морь болгонд өөрийн гэсэн гоё үрмэц шинжтэй тэнцэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр морины нэг онцлог гэхдээ зэрэг юм элбэг тийм авраг баг. Тэрүүгээрээ л онцлог байсан. Одоо тэр тарих толгой гоё уран толгой урттай хүзүү гоётай тэр монхор хоншортой нүд сайхан хонин бор нүдтэй тэгээд тэр дөрв мөч үе залгаа хамгийн бүр адуунаас онцлог нь тэр гол ясны тэр дэрвэр харцгаараа өргөн байгаа гол ясны бэр тэр хавирганы утгыг давтагдахгүй баг. Тэгээд тэр яг ингээд морь их ташаан хумдан болж ирвэл ингээд ташаан дэрвэр байдаг байхгүй. Араас нь харахаар ингээд бүр тэг дөрвөл чи их том одоо англи адуу шиг бөксний хийцтэй тэг дөрвөл чи өгцөг ташааны хөргөн дэргэр тэгээ хойшоо өгцөг нь яг тэрнийхээ параллел буугаад тэрнийхээ параллел хөргөн салтаатай тэгээ тэр гол хавирган л ерөөс онцгой байсан. Тэгэхээр юу хэлэх гээд энэ хэрэг арай л нөгөө тийм одоо аврах шинжинд бүрдсэн адуу байхгүй. Одоо тиймэр төрөхгүй л байна л да миний хаас. Дөрцөнгөө хээр мөрний манай хэм билет яамтай атууч байсан. Хоргоо оцохгүй. Хоргоо оцохгүй ярьлаа надад. Хоргоо оцохгүй яамдээс ингээд атуу хөөж байгаа. 20 хэд атуу дутааж. Манай тожил уяач өхөр дутааж л бас нэг 20 хэд өхөр хүүсэн гэдэг. Хоёулаа зэрэглэхдээ төвөө виш өгдөг байцгдсан байна. Тэгээ хоёулаа хоёр ч хоёулаа цаастаа gooцсон. Ойлоо цаастаа тоглолцдог. Гимэргэлтэй өсөл байна. Тэгээд найзуулахгүй тэр хоёр ажигтад үүдэн зүгэн готов. Сэн найзуулсан тэгээд манай тожлогчдын гар сайхан юу та хамаагүй үнд өгдөг юм байсан. Нэг гүгс. Ачи аваа юм гоо. Бацхгүй дүү. Тий. За. Тэгээд тэргүй манай хүн хойд жилийн мод чаваад. Ингээд. Тэрнээс ингээд хот. Ямар хэвлэлийг аяа сонсдог юм. Тэр элэс дөхөн тэр стартовс баавста тийм жаалт тийм байсан шүү. Тий. Тэгээд тэрүүн тавиад байж байсан чинь манай хөө ахиж байцгдаад бас жоохон муулга хэрэгч болсон юм. Шоронд орсон. Бацхгүй. Тий. За за. Тэгээд адуу гэж өгөөд өгсөн чинь яахыг ганцгүй авч үзэлтэй биш. Төөгүй болцсон. Тэгээд
тэр хүнээс гарсан гэж манай хоргоо бацгуулдаг гэдэг. Хоргоо бацгч өөрөө хинтэй оюутан На баян цагаан гэдэг юм. Мөнхаа. Скватрын мөнхаа. тийм үү тэл зүүн. Тэгээд Баян цагаан гүү гэдэг тий. Тэгээд чи дээр. даваахаас асуухаар миний нэг ажигласан юм байдгийг. Энэ одоо морь ингээд юунд дурдчихлаа шүү дээ. Боён тухайд дурлаж яхад. Тэгэхэд бас жоохон хийц их хамаарат байх шиг санагдаад байсан. Одоо гол морьны гол ясны биар тэгээд толгуур молгуур ер нь жоохон аврах хийцтэй морь давхих талдаа байсан байхгүй. Одоо тэгээд их насны морь чинь хинтээ морьд их ноёлж илаа шүү дээ. Тэгээд нөгөө замын өөрчлөлтөөс одоо ийшээ цагаан газар энэ 7 худаг руу шилжснээс хойш морьд одоо скватер морийн одоо адууны бас эрен үе эхэллээ тий давмгааллын. Тэгвэл нэг жоохон тийм нэг одоо нэг год муутайхан тийм морьд их хурдлаад ирсэн юм. Ирвүү гэж миний тийм ажиглалт байдгийн. Тэрэн дээр таны бодол. Чи зуурсан байна. Сайн байна. Юу нэг юм те. Энэ ажлын даваалагч уул нь ажлын даваа гэж хэлсэн. Ажиллах хүн. Тий. Гэсэн чинь аврагчуд урдаас авчрын малаадад зайлуул юм дээр тийм байна. Тэгээд айлгын зүйл болчихгоо айдсан давуулгачих гэсэн. Тийм үстэй. Тэгээд чимээсэн то хор хоёр онтоха улсын наадам хийх гээд ингээд одоо энэ хөлөө ординаторын татчих л дээ. Тэгээд авцаад газар үзүүлээд хинээс ингээд инкий байдаг. Наашаа ингээд үзсэн. Тагилтын даваад ардын даваагаар давуулах гэсэн. Нэг баян хүн замын гаргаж ирж гисэн юм тийм байсан. Тэгсэн тэгэд тэнцээ баахан бол амнаг янз суус байсан. Тэгээ болоод ордоор ихэд тааралдаг болгосон юм шиг. Наад юм шиг. Би сая шивэлтэй сая марчлаа да сая. Нөгөө би нөгөө хийцэн одоо айцын даваад тийм юм. Одоо тэгэрэй их хурдлаа мөр тийм ээ. Ямгуута өгсөн. Айцын даваад өгсөн. Тэгэнгүүтээ доошоо гэж уруудна. Ахаа дэш яв. Ахаа доош яв. Тэгээ жалга гар. Ахаа дэш яв. Ахаа ингэж юм нүрдүүх нь уруудаа. Алдартлага ингэж ороод ахаа гэж ороод. Дахиж өгсөд тэгээ өгсөж жоод ахаа ногдоор. Энийг олон ногдоод бол хүнхээр ягаад гэвэл голын авирах бүтүүлтэй гол ясны вертамрал төгчээсэн. бас их орж ирсэн. Манай одоо өнөөдөр наадам байна шүү дээ. Өнөөдөр наадам чи болох юм. Сарын 100 өгсөн шүү дээ. Жол өгсөж ороод гоо тэгээд масаар ороод нэг сайн ордын нөгөөд тэгээд жигдхий жоо үзүүлдэ жоохон сараад. Тийм учраас энэ дээр чи бол арай тийм нарийн шинжтэй сус нь олдсон нүдний араасаа тиймэр ингээд тавьдаг юм байна. Энд чи бол гэсэн мөн голын хавар байна. Үхэмийн мондгараад авахгүй. Тийм мондгараа бас тэнц. Жишээлбэл оолгоцсон бол энэ бол нуглаад хугацаанд хоолн зайлагдаад. эцэн өгшөөж шүү дээ. Тийм ээ өгшөөд Нэг бол хойшоо өгдөө шүү дээ. Тэгээ яг уу би ч гэсэн бас тэгж боддгийг. Гэхдээ их насны морин дээр бол арай хөрш. Их насны морь ч манай энэ чинь өдөөсөө шуралдаад байгаа учраас бас хоолоо тогтоох чадвар хэрэгтэй байна. Тий. А тэрнээс ч зүгээр хайрцагны хувь түрүүний дуграагийн ярддаг тэр бөхстэй том хайрцагчийн төлөх үүрэг гүйцэтгэж байгаа Бартаанд их сайн. Энэ одоо гарцунгийн хэрмэр одоо энэ айдсад авч мугаас бас яг л ялч явахгүй хийцээр л өөрийнхөө нэг аргасараа л төвчээрээ уурч та тийм хурд гэхээсээ. А тийшээ болохоор яг одоо баг адуу энэ төр бол хурдны шиг жоохон өнгө таны жоохон өнгөн шингэндээ явчихад байгаа шүү дээ. А их насны мөрөн дээр бас нэг жоох юм байна. Өдөөсөө мөрдөд байгаа учраас бас нөгөө адуунд ч хоолоо тогтоох чадвар эрэг болоод байгаа шүү дээ. Бас авирус үүрч муутах юм бол бас болохгүй байна. Бусд нь гайгүй. Бусд нь болчиход байгаа байхгүй. Их насны мөрөн дээр бас тийм ажиглагдаад байгаа шүү дээ. Тэгээд дуурай. Бас нэг өөртөө даасан өөрхөн авраг байхгүй бол бас болохгүй. Энэ урагшаа стил юм тийм юм. Гээд хаад. Тэгээд тэр дуграагаар тань таврын ярьдаг шиг тэр хөрмөр их хардаг шүү дээ. тий. Алсыг хардаг мөрөнд их таарж байгаа шүү. Алсыг хардаг мөрөнд чинь тэр хөөх явдаг бас нэг юм эргэлзэлтэй мөрөө шүү дээ. Өөр холыг ингээд харж явдаг мөрөнд бас зүгээр ихгүй тэр газар. Ацин донд ямар юм харах вэ? Одоо ингээд жалга гараад ирэх юм чи. Ингээд жалга гараад ирнэ шүү дээ. Тэ? Хөрмөрийг ч юм ширхгүү сайхан үйсэн да манай тэгж мөр их одоо би бас мэдээд эдмөр төрөлгсөн яс нэгтэй
тэгж явах бол хэцүү. Үнэхээр бас төрүүлэх хадаас нь тэдний хоёрын буян шойддаг үз. Энэ хүүхдийн эрдэм шойддаг үз. Үнэхээр бас нэг яг энэ уяач төрийн наадам төрийн мөрөлдүүлж байсан тэндээ сурсан эрдэм тэр их төрийн төлөө морны соллоосон тэр их үе бас энэ хоёр хүүхдийн багсан. Манай тэдний чинь ээж одоо Монголын мөрийн спортын мастер тэргүй мастер аваад шүү дээ тийм ээ. Тэр тийм одоо их сайхан үйл Дуграг тэлд нэг байхад тамирчин байсан. Одоо морин төрөлхт нөгөө дугуулн зэрэгцэн сайхан зөв юм л манай багш байсан. Сонгол тоглоомор үжиж юм биш үү те? тэр удаас нэг жил нэг жил. Зантаа хөрний дааг төрүүлгээд 67. тэгээ хасагдчихсан гэдэг тийм. яг хасагч. Шүтээр хасагдчихсан. Оо за. Зандуур хурж морь орлоо төрүүлдэг үү? Тий. 67. Тий. Тий. 67. Дааг төрүүлсэн дургүй. Шүтээр хасагдсан гэдэг байна тийм. Хэдэн төрүүллээ? Юу? Зандуур. Их мөр уу даагаа? 78 онд. Соёл ам үзүүлсэн баг. Хязгаархан багтаа шүү. Сайн байна. Иш том мөр шүү. Одоо зургийг харж байгаа. 72 он Яг дургаад. нөгөө даахандаа шүтээр авчихгүй юу? 72 он дургаад 78 он би анхан төрүүлгэлээ. Гэтэ бас нэг өөрийнхөө хээ даахыг уус дайрект төлсөн шүү томж байгаа шүү. 75 даа. Тий нэг тий аригдуулчихсан. Тэгвэл тэдэрс бас морьдаг. Аагүй хэлсэн би. Дааг аригдуулсан байт. Уус тавлуулсан байт тий. Тэгээ манай адаас манай тэдний аавас юуны гоостайгийн шаргын хөөхт байгаа. Тий шаргах. Би бас тэгээ сайхан асуус тат сайхан юм. Ямар ч юм Монголын төвд яг тэ хүмүүтргээ явахныга сайлдаг мулдаг юм байдаг. Хамгийн сүүл зөвөнд хэлдэг юм чи. Бас сайхан ямар ч юм гэсэн төрөөс хүмүүст Монголынхаа энэ том толгойн соёлд хойны оруулсан манай батэдийн хоёртаа Багтаа хүүхдийн мэрэгтэнд бас төрүүлжсэн шүү. Тий гэсэн. Үзүүлсэн байна. Үзүүлсэн билүү? Давгаа үзүүлсэн байна. Давгаа төрүүлсэн. За энэ морь дагхгүй шүү дээ давах бах. Энэ бол амар том хөвзөө юм билээ. Хүмүүсийн бас юу яа тэгээ хүний хүчин зүтгэл тэгээ зүрх сэтгэл энэ хурдан мөрч ерөөсөө тийм хүнээс их сэтгэлийг гарна. Адуу бий болгох, адуу даггуулах тий. Тэгээ тийм юм бол одоо энэ ийм юм ч одоо хамгийн том мэддэг хүн бол давах байх байж байна. Тэгээд энэ тэгж дагхаас аргагүй маа дугаараа чинь хурдан морин сэтгэлтэй өнөө цагийн бол одоо яалтж явахгүй л одоо энэ удаа адууны үржлийг хийж байгаа энэ морь залуучуудыг бас олон шавь төрүүлж гин өөрөө өмнө сэтгэлээрээ надад дуртай юм учраас морин дагхгүй байх. Хөрмөрийг бол сайн л даггуулсан. Сайн даггуулгаас ч арга байхгүй. Өөрөө одоо ийм Би цаашаас гойддгийг. Ягаад өглөө тэр 1700 метр билээ тэрэнд Монгол гэдэг хүн дашиг наадмыг анхан хийгээд Монгол гэдэг хүний ганцаа мөр тэрс тэр улсад үүс байдаг байхгүй. Наадмыг 500 доллараас. Тэгээд энэ чинь манай тэргүй явахдаа цагаан мөр тэрс. Яг цагаан мөр. Тэгээ надад загнуулдаг юм уу гэсэн. Тэгээд яасан хавруулдаг гэсэн бацаа цагаан мөр ангуутсан. Тэгээ сүлдөө намармаа гэдэг гэдэг бас болчихгүй юмны тэнгэр дээрээс ингэсэн та энэ хөвгд бас ямар ч гэсэн хаос юм биш. Марайг төлөх баг гэсэн. Тэгэл манайгаар дөрвөн марийг айтуулаад тэгээ сүлдний чаа энэ хөтөлмөр одоо сайхан марайг төлсөн. Түлгээд ингэж боохтой. Сайхан ямар ч гэсэн манай нэг хотлоо хэлэхгүй мэдгүй жоох ярьдаг ба хотлоо хэлэхгүй олмаа ихгүй тийм утаатай. Тийм. дуграа одлоо их бай. Дуграа шин шудрах юм байхгүй. Шудрах тийм байхгүй. Ийм эсгэлүүд сайхан уясус өдрих байлги. Это нэлээд цогцол гэсэн. Миллион тэрсэн далаваа иноо талапуу сайхан мэдээ. Төрийн наадмын шинэ одоо хостелээр хавж хоёрын самтуудад тоон Уурнаач. Тэг юм болтгүй. Би өсөн дөр. Би тэгээ нөгөө хүүхэд байхад 12 3 настайгаас эхлээд би уяач болно гэж мөрөөддөг. Шинжээч болно гэж мөрөөдөд.
Тэгээд нөгөө ингээд тэр үед чинь ном ховор байлаа. Хурдан морины шинжийг дэвтэр дээр биччихгээд нөгөөтгөө тэр үлчгээл тэгэл даваа хахаас асуугаал, ганцрын гоогоос асуугаал тэгж явдаг. Тэгээд би чинь багын шинжээч хүн нэртэй. Тэгэл би чинь нөгөө энэ дэвтэр манай энэ дугаараа тун илүү өгчээ шүү гээ. тэгээд бүр би суулчих гал хоёр би чи жоохон хүүхэд байсан. Тэгээд барагтаа нэг Монгол дугуур шүү дээ. Тэр морь шинжээ жомбо хүмүүгэд энэ тийм ном гараад чинь тантай холбоотой. Үгүй тэр хамаагүй. Тэгээд би даваа хахаас асуудаг л өстой. Ер нь тэгээд нөгөө эн чинь нөгөө хурдан морины шинжийн сударч чинь хурдан морийг нөгөө хувааж байгаа шүү дээ. Гадаад шинж, дотоод шинж, нууц шинж гэдэг. Тэгээд нууц шинж надад их сонь санагдал ингээл баахан нууц шинжийн юмнуудыг судраас уншаад би бүр даваахаас хүүхэд очиад асууж ижилээ. Би нууц шинжээр одоо шинждэг хүн ер нь байна уу? Энэ ер нь үний юм уу гэл. Тэгэхэд давааг хаалаад тэгж хариулсан. Яг нь наадахаар чи шинжүүл бол шинжих л байгаа. Гэхдээ наадахаар чи шинждэг хүн байхгүй хаа. Хэрвээ мэдээ таньдаг бол наадах чи их учир байгаа гэж тэ даваах. А? Нууц шинж гэж юу юм бэ даах вэ? Дотоод жилдээ. Тий. Дотоод шинж нууц шинж миний бодлол юм байна шүү дээ. Нууц шинжийн хамгийн гол юм бол удам л байгаа шүү дээ. Ер нь амтны шиг доторх хэрэгт нь гаднаа бич юм чи. Ер нь ладуу тийм биз дээ. Нүд ам хамар ер нь дийлэх юмараа бас доторх хэрэгт нь хэлнэ шүү дээ. Одоо монголчууд энэ морь шинжих ухаанд бол олон мянган жил ингээд ажиглалтаараа шинжиж ирсэн байгаа юм л да. Тэрийг тэгээд гадаа дотоод нууц гэдэг. Тэгээд тэрэн дотор нь гадаад шинжинтэй нэг амтнтай нөгөө Монгол орн чи ахуйтайгаа ойрхон болохоор тэгээд нөгөө гөрөөсөн шинжит мэлхий арслан ингээ язгуураар нь хүртэл ингээ шинжилж исэн. Гэтэл тэрний нэг хэлбэр нь бол нууц шинж гэж яагаад шүдээр шинжиж исэн баг. Тэр шүдэнд үүссэн тэр гарих одоо ховлоор нь ингээ шинжиж исэн баг. Тий. Тэгэнгүүт одоо ингээд юу шүднийхэн тэ цөөгцөн ингээ янз бүрийн хэлбэртэй ингээд сэтэрхий мэтэрхий байгаа. Тэгээд сударч чинь болвол ийм одоо юу шинжтэй ийм шинжтэй одоо тэдэн хар цагааны газар туулай зээрийг хүртэл гүйцэн энэ гэсэн байгаа шүү дээ. Тэгэл ингээд тэр чинь барайд үзээл ингээл өстэй. Баахал олон морины шүд татаж үзсэн. Тэр бол үнэхээр хэцүү юм бэлээ тэгээд. Тэр ухаан. Тэр бол ерөөсөө тэгэл ингээд ерөөсөө би ингээд нөгөө за морин тойруулгын морьдыг бүгдийг татаж үзлээ. Тэгээд нөгөө хүүхэд насныхаа мөрөөдлөөр ингээд нууцаар шинжих гээд байгаа шүү дээ. Нууц шинжийг л ерөөсөө төгссөн мэдээгээд. Тэгэл ерөөсөө хурдан морины шүд татаж үзээл. Тэр үтгэл нөгөө цэрэгт очиод би онгоны став байсан нөгөө манааныхаа хэдэн морины шүдийг татаж үзлээ. Тэгээ их явсал та тэгээд тэргээ сүулдэж тэрийг хайсал та. Тэгвэл ингээд яг хуу ингээд ажиглалтаар ингээд яадаг юм бэлээ. Одоо ингээд би бас нэг даваахаа хажууч юу заах вэ тэр нэг. Гэхдээ нэг төрүүлсэн 4 5 их мөрний шүд тагнаг нь татаж үтсэн байдгийг. Тэгвэл зэрэг ер нь төрүүлэх мөр ингээд тэр тагнааны мэнг төрөх тэр ингээд шүд нь хаг суугаад ингээд бүр харалтсан байдаг. Тэр бол бас амьдрал дээр байдаг юм. Төрүүлэх мөрний төрүүлэх юмсны мөр. Тэрийг даваах ярьдаа. Хурдан морины уралдааныг дэмжигч Орцог уул компани. Тэр хөвөлдөд хөх тол босуудгийг юу тагнадаа юу? тий. Надад хөхтөн суу. Тол зугаа тэгээ шүд. Урагшаа түрээд ингээд яг одоо таарсан мөр гэхэлэр нүдэн том болоод 50 болоод одоо сандардгүй угаалга айхтар гэдэг чинь орлоо ингэчээр тийм хүн болоод хойшоо солиагаад тэгээд хөгийн болтго юм аа. Одоо тэгээд хилэнтэн их цагаан биш ч болоод байгаа шиг санагдаад. Шүүсний зунгаараа салахгүй. Тэр байдаг байсан те. Шүүсний гоож газар өрөхгүй. Газар арай өрөхгүй. Наа тасраад ундаг. Одоо тэгж уйдаг байхаа байж те. Тэр чинь өсөөж уйдаг гэдэг. Тийм үгүй. Тэрнээс гадна одоо чинь дээр үчим бас нэг шингэмгийн яаж магадгүй бас нэг жоохон тийм өсөлтөө зэрэг ходоодны нөгөө хүчил ялгараад. Харин зүгээр таны хэлж байгаа тэр нэг нүд томрон хүүхаараа бол томрдгийг шүү. Давгүй болчихсон. Ер нь айрагт гадуур хүүхээрээ нэлээд ном болцсон байдгийг шүү блээ. Тэгээ дуурай. Ер нь тэр бол ер нь өстой баталгаатай. Бас нэлээд эдэмэр айрагдуулсан би бас харж л идэв өглөө. Тэгээ яалтч явахгүй л хүүхээрээ томорчихсон. Хүүхээрээ хүн ингээд нөгөө хазаарлаад ингээд байж штэ. Хазаарлага чинь хүүхд мордуулах гэж яхад
өглөө тэгэл яг тэг дараа нь айрагдсан байдаг. Одоо нахуу өдрийг өглөө мордуулж чад хүүхэн харанд нэг харахад ард тавьж байгаа хүн харагдчихлаа. Хүүхэн харанд. Миний ард тавьж байгаа хүн харагдчихдаг байхгүй тий. Тэгэхээр хүүхаараа их том болж байгаа юм. Тэгээ гадны тэр хойно явж байгаа хүнийг юм зүүн шиг татчих шүү дээ. Тэгээ би хүүхдээ мордуулах гээд мөрөөгөө хазарлаад ч юм ингээ байж сайхан сормосон дэрвич гэсэн хүүхэн хараанд томортсон. Хүүхэн хараанд миний хойгоор алхаж байгаа хүн харагдчихлаа. Одоо нэг ганц нэг удаа тийм харж лээс. Чи бас одоо мэдээ олон мөрөг төлөвлөж. Гэхдээ би ч бас нэг улсын би бас нэг юм чамайг нэг магтмаар байдаг. Ясэг доктор боллоо. Тэр хэний манай багцааны хэний халтар танаад унаад гэсэн. Луу халтар. Халтар тийм ээ. Гэхдээ энийг дөрөвдөгөөс хөдөлмөр ороод та ухаараад та тийм ээ. Зүгээр байгаад төрчихөөгүй ш. Хөрөнгөөрөө. Тэгээ энэ мөрнөд хөлтөөгөө гартайгаа 20 хэд аяг түүс. 22 харагдсан баг тий. Тэгэхээр 23 дуурайска 23. А 23 дах тий. Яг л 23. 23 тийм. 35 дөрүүлсэн дээ. энийг төрүүлэх тэр үйл ажиллагааг хөрөнгө өөрийнхөө ухаанаар хийнэ гэдэг чинь бас одоо чамд нэг тийм хүнд бас нөгөө согтдоггүй согтуулж байгаа өнгөрмөр тэр санагдаад Гэхдээ тэр чинь яг нь хувь заяагаар хүний тэр бэлэн болцсон хүн өдөр самдангуй халдсан малцсан гэ дээрээсээ нөгөө нэг олон жилийн удамсцсан хадуунуудын төлгүү бидний энийг авчирна гэдэг чинь золоос авчирсан золоороо олоод ирсэн сайн азрах хоёрт авчихгүй. Бэмбэгийн тэр азарга ирээ зүй гоёлтой. Тэгэхээр Ер нь бас Монгол аккаунтаа зогцохоор тэнцлэр бол онцгой. тэнцлэр онцгой бас нэг энэ уяастай байдгийн адуунд байдгийн хөлтэй гартай ихэд Аль алиндаа л яг зүйлүүд ихэд байгаа. өөрөө ус морин хайрлаа ш тэр чинь. Энэ шаргацаагүй бас уяачтай ч юм. Ер нь тэгээд тэр нөгөө л ярихдаа зэрэг л удам руу ороод энэ нөгөө хөлгөө болох одоо хадуурдаг, булигдаг одоо ямар нэгэн арын шин бай төрүүлдэг ерөөсө бүгд л удамшлын хүчин зүйл шүү дээ. Одоо хөлгөө болох одоо тог руу одоо хөлгөө багуулж яхад өр удам нь бол хөлгөө болох магадлал. А эрт хөлгөө болж ивэл тэр хөлгөө болох нь бас ерөөсө дандаа удамшлын хүчин зүйлтэй холбоотой. Яг энэ дээр нь би одоо энэ олон үржүүлэгч ах нараас асуув. Хөлгөө урдан байсан маа гэж хөлгөө азар урдан хөлгөө болцсон азраг тавиад ш. Ер нь энэ ойлгох татгалзах зөв хэрэг болох юм. Одоо хөлгөө болох эн чинь уяач нар үржүүлэх тунд тулгаж байгаа нэг том асуудал байхгүй. Ер нь бидний чинь үндсэн зорилго хурдан адуу бий болох. А гэтэл хурдан адуу бий болгоход одоо хөлгөө гаргуу болох нэг өв тэгш ядуу нь олддог байхгүй. Тэгэхээр юу гэхээр бид нар чинь хурднаас л хурдантай болохын тулд хурднаар үржил хийдэг. Гэтэл нөгөөх нь ямар нэгэн одоо чиний яриад байгаа хөлний согогтой байдаг. Тэгэхээр ерөөсөө яалч аргагүй нөгөөтгөө үржил хийхээс аргагүй. Тэгээд харин уяачийн эрдмээрээ хэдэн жил одоо энэ хөл муутай энийг одоо хэд айрагдах уу гэдэг чинь л уяач хүний тий юу авьяас орох бах та тийм ээ. Одоо 3 айрагдуулаад хөлгөө болох уу, 5 айрагдуулаад хөлгөө болох уу, 1 айрагдуулаад хөлгөө бүр айрагдуулахгүй ч хөлгөө болж болно шүү. Бидний нэвтрүүлгийг олон хүмүүс үзсэн. Тэгэхээр шинэ залуу үржүүлэгч хүмүүсээс энэ мундаг хүмүүсээс асуух зүүн асуултууд баггүй. Тэгээд би сайн асууж байгаа. За дараагийн асуулт юу гэхээр хурдан мөрний шинжийг одоо даваагүй ах ямар шинжийг хамгийн түрүүнд илүүчилж харах вэ гэдгийг асуумаар. тэгээд Олон шинжүүд дундаас та илүү голчилж харах нь юу вэ? би ч одоо хэд он билээ Монгол улсад гарсан бүх дээр үеийн бүх судруудыг бүгд ном гаргасан шүү дээ. Юу л алтан судруу юу? Тийм. Морин эрдний алтан судруу. Тийм. Тэгээд тэрний гаргаад өмнө би хараад ихэд уншаад ихэд юу. Манай мэт юм ойлгомоор юм билий. Яг би ч бас амьдралаараа адуутай хайсан одоо энэ ном хөөг тийм л үлдээ. Гэтэ парачиг дээр үл жоохон төгөөж магадгүй юм билий. Гэхдээ бол тэр номыг ойлгоно гэдэг бол хэрвээ ойлгож чаддаг ухаантай хүмүүс дийлдэхгүй байна. Тийм л ном байдаг юм билээ. 2018 шинжиг үрдүүлсэн байна. Нөө тэр чинь олон судрууд байгаа шүү дээ. Тийм. Тэр олон судрууд. Тэгээд тэрийг ерөөсө бүгдийг уншаад л тэгэл ерөөсө адуу болгон дээр ингэж харж харьцуулт хийгээл ингээл шинжийн хойноос бол их болсон юм. Тэгээд
Тэгээд энэ тий. Гэтэл нэг юм байдгийг болов гэж боддیں۔ За одоо ингээд одоо даваа хуваах бол олон хурдаад үзсэн. Тэгтэл даваа хуваах одоо ингээд би нэг 10,000 хурдаад үзсэн байхад даваа хуваах 20,000 хурдаад үзсэн болов гэж боддгийг. Одоо цаг хугацааны юм насныхаа ирэмдэр. Гэтэл тэр 10,000 хурдан адуу харсан дүр зураг чинь таны нүдэнд буугаад тархинд боловсруулад тэрнээс чинь нэг хурдан адуу нэг иймэрхүү төрхтэй байдаг болов гэсэн тийм юм гарч ирж байгаа бах тийм ээ. Тэгэхээр ингээд одоо жишээ нь ингээд би ингээд адуу шинчихэд ингэдэг байхгүй. Ингээд энэ сэрвээ өндөр байна уу, энэ салтаа өргөн байна уу шинжиж явдггүй. Одоо рефлекс суудсан. Одоо нэг 1000 адуу байхад нэг машинтаа сайхан ингээд дундуур нь нормалаар өнгөрөхтөл одоо хурдан адуу ч юм уу сайн гү ч юм ингээл өөрөө зог тусч идэг ш. Даваа хаагч тэгж байгаа тийм биз? Тэрнээс нэгээр нь хараа явахгүй ш тийм. Хурдан адуу ч өөрөө ингээл өмнө тэглээд ороод ирдэг тийм. Тэгэхээр хэдий чиний олон адуу харж иж энэ тархинда шоблон шүү. яг төсөөл ингээд нүүр ингээд тархинд боловсруулчихж байгаа байхгүй. Тийм туршлагаараа тэг шинждэг болов гэж боддоо ш. Тэрэн дээр даваа хаах ямар бол? Одоо хүн нэг нүд суудаг юм. Тий, тэрийг л хэлээд. Нүд суудгаа чинь сайн адуутай олон тархлаа. Нөгөөдгийг тань шүү дээ, тийм үү? Тий. Тэнд байгаа адуурлыг нөгөөдгийг харж л байгаа асуудал л та. Тэгээд яамаар ч юм. Ер нь тэр шинжин дээр байдаг да миний төвлөсөнд Монгол эдний алтан судар байгаа тийм ээ, олон хүний судар бай. Одоо нэг хэвлэл одоо байгаа дээс. Тэгсэн тэн дээр нэг тийм нэг үндэг юм байт. Эхэв эцэг судар гэж. Тэгэхээр эцэг судах. Тэгэхээр эхийн хэв гэдэг бол үндэг байх нэ. Би алт судгаж болно. Хатуун судгаж болно. Зөөлмөг судгаж болно. Цэв ийм судгаж болно тийм ээ. Тийм ч тэр их гэдэг юм бол мондог баг. Гэхдээ одоо азгны тал бол одоо мөсөн судгаж олон биш тийм ээ. Ийм төс давхар харж байгаад болох. Тэгээд энэ одоо нэг би нэг цагаан захтай бай. 3 дахь үедээ цагаан гарцгаа энэ бол гэмтээ ш. 4 дахь үедээ цагаан гарцгаа. Тэгээд дутмад тод. Тэгээд дутмад. Тийм үү харагддаг. Бэлэгдэн хувьд юу Энэ хин давах бах энэ дугаараа одоо ер нь бол нэг хүнд нэг нүд суудаг гэдэг үнэн бохгүй. тий нүд суун гэдэг чинь нүд суун гэдэг чинь одоо нэг өөр аяндаа л бас хэдэн жил мөрний сүүл болж байгаа хидаа бас нэг өөрөө амьдаа адуу үржүүлж байгаа юм шүү дээ. Тэгээд адууныхаа сайн муу сайхан муугыг хараад явна шүү дээ. Тэгээд одоо үлзий торолж ороход чинь мөрний ажлыгээд явах ч төрөл бүрийн мөр унтсан, эдэлцэн ингээд хөдөлцөн явж байгаа юм чи. Тэгээд яг давах бах хэлдгээр нүд суун гэдэг нь ялцчихгүй хүн зог тусдал. тий. Бас нэг юу яадаг байхгүй. Тэр чинь ингээд нэг нэгээр шинжээд явахгүй шүү дээ. Зүгээр би тэр үйл шүү. 1000 адуу дунд ингээд нормал Нэгдүгээр өөрөө зог тусч идэг. Хоёрдугаар хүн өөрийнхөө хийсэн юмд амар итгэлтэй байдаг байхгүй. Та хонгор азрыг уйхад дотроо юм бодж л үйж байгаа шүү дээ. Хонгор азраг одоо жишээлбэл унаг төрөхөд байна шүү дээ. Хэдэн унаг 90 унаг төрсөн тэр жил 5. Гэхдээ та тэгээ боддоо 5-аас хонгор азрыг уйлаа. Гэхдээ дотроо юм бодож байгаа л үйж байгаа шүү дээ. Гадна таны нүдэнд тэр юу тогтохоос гадна дотор таны сэтгэл дотор чинь байнга бичигдээд явж байгаа шүү дээ. Би тийм шүү, би ийм шүү. Тэглгүй яах юм. Миний удам та дотроо бодно шүү дээ. За тэргүү тэр гэхдээ та тэгэл бодлоо тийм удантай юм уйхгүй ч гэж яах юм биз дээ. Тэгээ бодохоор тэр дээрэс нь дахиад бас хурдан мөр хүний тэр нүд суухаас гадна хүн дэв суун, хүн морио уйн дээрэс нь бас хийцэн гартлаа үйж шүү дээ. Манай дуграа бол хөрмөрийг хийцэн гартлаа уйлаа шүү дээ. Тийм биз дээ. Ой баярлалаа. Гэх мэтчлэн. Ингээ зөөр яг одоо энэ яриаг бол бид гурав ойлгочихж байгаа. Бусад хүмүүсүүд ойлгох мэдээж удамтай бол хөрмөр урдан байгаа шүү дээ. Тодорхой хийцтэй байгаа л уйсан байгаа шүү дээ. Хүн худалдаж авсан байгаа. Гэвч тэрний тэр уран гой хийцийг гартлаа уйлаа шүү дээ дуграа. Тэгээд давх хідэн мөрний хийцэг гартлаа уйгуу. Хідэн азраг төрүүлгүй 4-5 их насны мөр төрүүлээ. Тэрийнхөө нааданд 10 15 6 азраг төрүүлгэлээ. Одоо эний чи одоо хүн Биш одоо энэ яаж тайлбарлах вэ тийм ээ? Хэцүү. нэг тэр шаблон чинь нүд суун нүд суун шаблон тий. Нөгөө хүмүүс чинь үзэг шаблон маа. За яаж нэг 100 адуун донд ороод алийг сонгож авах вэ гэж. Одоо бол цус ярих гэдэг шүү дээ хэдэн хөв гээд.
Тэнгууд дээрэс нь би миний хувьд бодохдоо тухайн хүний одоо хувь тавилангаар бас гадууч уучраад байна. За дээрэс нь хүний нүд суугаад шаблон одоо ингээд нүдэнд нь нэг юм төсөөллийнхэн гадуу бий болж штэ тий. Олон адуунд ороод тэр дунд алдаж амсаар байгаа. Тэр хүмүүс тодорхой хэмжээний оноод эхлэхээрээ урамшаад тэрэн дээр батсууртай болдго юм байна гэдэг дүгнэлтэнд өглөө. Тэгээ та нартай баярлалаа. За би нэг асуулт асуух гэсэн. Одоо үржлийн чиглэлээр за амьдрал дээр практикээр болох ерөнхийдөө ихээ татж байна. Хурдаад. Ялангуяа амьдрал дээр харахад айлын хурдаадуудтай айл гэх чинь нэг яг судлаад үзэхээр нэгээс хоёр гүйл байна. Тэр нэг гүнээс бүр дараалан гарсан эр бүхэн урдалсан тийм тохиолдлууд ч байна. Зөндөө байдаг ер нь харж чад. Одоо таны хамгийн наад шинэхэд нараа хонгор их хонгор биш тийм ээ. Тэгэхээр энэ эцэг эхийн харьцаа ер нь гүү таны амьдрал дээр харж чад практикээр хэдэн хувьд хамгаалах одоо 100% гэж үрдлийн 100% гэж үзэх юм бол адранаасаа дэдэ хувь ихээсээ дэдэ. Ер нь би сандгийн манай бас хэдэн төрүүллээ шүү дээ. Тэгэл 10 настай байхад гарсаа зэрэг хөрөнгөс цалин болтой. 10 настай байхад гидсэн дөрөд 10 настай байхад гарсан. Манай цалин болтой. Цалин болтой 9 настай гидсэн дөрөөсөө хөгцөлтэй. 9 настай хөгцөлтэй байхад нараа хонгор гарсан. 9 настай байхад чи хонгорлогонд байж энэ гүт тавиад Дайна. Тийм энэ 16 болцгоо тайд. Ийм азарны насгома. Нэг тийм хайши би мэддэг юм. Хамгийн бас тэрийг би санагддаг. Тийм. Юу сартай юм уу? Тэр чинь зүгээр бодвол яг эдэр насан дээр л гэсэн юм шүү дээ. Адууны яг л Гэхдээ бас ийм амьдрал дээр бас яг ийм байгаа бас. Нэг жилийн нэг азраа нэг жилийн төлөөд бас даяараа хурдлах тохиолдол бас их байна. Тэр ч одоо манай өсөлтийн хөгжил 5 ерөөс нэг нь хөлтсөн байна чи. 4 гарсан юм шүү. Тэгсэн одоо нараа хонгор байна. Манай төвөгийн Никотин цавдар байна. Дагвагийн хүрэн байна. Онголтой байна. Ононгийн хермөрний төрсөн эхийг би аваад тэр юунаас аваад тэрээс гарсан зээдгүүнээс гарсан зээдтаг хөлсөй тэгээд тэр гурван л одоо сенатанд зөвөрөл цаад өгсөн да тийм. Нэг жилийн төлөө гэсэн үг. Тийм. тэр юутай холбоотой гүйл ерөөсөө нөгөө байгалийн хүчин зүйлтэй холбоотой байхгүй юу? Одоо тарга твэрэг жилийн оролт тийм ээ. Одоо зун сайхан зун болоод өвлөн сайхан өндөд ороод тэгээ тарга твэрэгтэй байгаад гүүн сайхан тарга твэрэгтэй, азарган сайхан тарга твэрэгтэй тийм жилүүдийн ер нь хурдан одоо амьдрал дээр ажиглаад цаад авах жилээрээ тэгж гараад байдаг ш тийм ээ. Нөгөө талаасаа бас нөгөө нэг одоо наснаасаа хамаарат тэр сперматозоидын бүрэлдэхүүний гений агуулж байгаа бүрэлдэхүүн биш үү? Одоо игэр хромосомыг агуулж байгаа л одоо 48 хромосомтой гэвэл 24 хромосомонд эцгээсээ 24 хромосомонд ихээсээ явна гэсэн үг шүү дээ. Одоо адуу 64 30. Тэр жилийнхэн сперматозоидын буюу бүрэлдэхүүн нь бас хурдлах генэ яг адилхан илүү давмгай одоо хуурилсан байгаль экологийн дээр. За тий хуурилсан жилүүд тийм байх юм бол одоо ч 5% сая 9 нас 10 нас гэдэг чинь бас л их сонирхолтой судалгаанаас болоод явж байна. Тий яг нэг оригдон эдэр насны дээр. Юу нь бол тий хаач ингээд судлаад явж хад хөдөө гадаа ч гэсэн яг сум орныхоо хэмжээндээ л урдчлаг бол да. Гэхдээ нэг азрын төлөвлөл нэг жилдээ даяараа маяараа хурдлах тийм тохиолдлууд их ажиглагддаг. Тэгэхээр зарим нэгэн жилээ бол хацсангуй мууч байдаг юм уу те. Гүүл одоо бас арай онцгой байгаад байгаа юм л да. Гүүл одоо арга бэлдээ нэг юм шиг цутгаал дээр дандаа хурдыг гаргаж идэг. Тэрийг их гайхаад байдаг юм. Энэ дээр ямар судалгаа байдаг юм бол бодол байдаг юм бол онцгой удамтай онцгой хэвтэйгүү. Тэгээд цаал юутайгаа уян хатан чанар. Шинэ одоо чи хаттаагүй би хатуулнтэйгүү бай. Миний чин өрөө дотоо би гүвэй чи даадруулгүй цаацраггүй. Энэ бүх шинжийг харьцуул тавиад энэ дотоос чиний даадруулыг одоо бүдүүнийг би гүү ахта чиний уруулыг авах нь шүү дээ. Ингээд дотогны гүйцээс ийм адвал цэв төрөлх гэж сандаг. Анатомийн хувьд нөхөж бий нөхөж бий
тэг төрхөл хэцүү юм л та. Хэцүү тий. Хэцүү. Ер нь Ер нь одоо хүний амьдрал тийм дандаа тийм шийдсэнгүй авах хэцүү шүү тийм ээ. Хүндрахгүй. Тийм учраас урд одоо үечлээ одоо би хэлж шүү дээ. Арай урд даваацсан дээр энэ бол наацхаа захал та. Тэгэхээр ийм хөө юм чинь арис нэг таалганд арай арис утаагүй тавих ч юм уу. Одоо тэгээд усын хиймахта азарганд гал хиймахтай гууралах ч юм уу. А гэдэг соёлонгүй 14 таалганд оруулах ч юм уу. Ийм хөө насны юмуд бас миллиарддаг болов гэж сандгийг. Яг олон сайхан дөрөв засгийн гişсэн өөр гişсэн. Олон сайхад бол төрлөлдөг. Тэгэл ихээр сүлд нь ихээр бодоод хэвдэж байгаад бодоход бол за миний хувьд бол яг намайг савьчих багт гэдэг. Юу ч гардаа гаргаж. Тэр борын төлөвөн сайхан мэтээс ус нь бол чаддгүй мэн. Яг манай эдгээр чинь идэх юм асаад энэ нүүрдээ магтаад байгаа чинь нөхгүй. Эдгээр ажил гэсэн Монголын соёл, хурдан морины соёлд том их хувь нэмэр болж байгаа. Би нэг хариултыг. За ингээд чи генетикийн төвшин дээрээ дах шиг байна л та. Тэгээд ингээд хурдан адууч чиний хэлдгээр ингээд турш ингээд амьдрал дээр бол дандаа ихэн дамгаалаад идэг шүү дээ. Ер нь амьдрал дээр бол дандаа нэг ихээс хурд гарсан байдаг, салаалсан байдаг. Тэгээ эн чинь бол яг хоо ингээд одоо яг хоо эхлээд олон улсын жишг одоо эрдэмтдийн багийн ажилласан үгээр бол юу байдаг юм бэ? Одоо яг хоо нөгөө 50-50% гэж ярьж байгаа шүү дээ. Чиний эзэхээс удамшлын хүчин зүйлийг 50-50 авна гэсэн байна. Гэтэл нэг Америкийн нэг эрдэмтэн генетикийн шинжилгээ хооноор яг ингээд тогтоогоод азарж 60%. Гэсэн бүр тий гүн 40%. Ингээ бүр гаргацсан байна. Гэтэл манайх дээр бол амьдрал дээр бол өөр байдаг шүү дээ. Ихээрээ дамгаалаад байдаг. Ер нь харагддаг. Тий, ихээрээ харагддаг. Тэгтэл одоо ингээд юм сонирн баг юм. Тэр ихийн ген бол маш их хүчтэй нөлөөдөг. Би 75% болов гэж бод. Яагаад тэгэхээр нөгөө цусаараа тэжээгддэг учраас тэр бол маш их ихийн ген дамгаалдаг. Одоо энэ хүн дээр хүртэл гарсан байна л да. Одоо ингээд хоёр РСМ-ийг нийлүүлээд үр тогтоогоод 3 дахь ихэд ингээд яаж ш тээгч их болгож ш. Гэтэл тэрэнд нь нөгөө тээгч ихийн ген илэрсэн гэж байгаа ш. Тэр бол бүр судалгааны ажил байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд юм хэр тэр ихийн ген бол нөгөө цусаараа тэжээгдэж идэг болохоос тийм хүчтэй нөлөө үзүүлж юм л та. Тэгэхээр одоо хромосомын нийлээд тээгч их байлаа гэж бодоход тэр хромосомын генд тээгч ихийн ген сууж байсан тохиолдол байна гэж. Тий. Тэр ойлгомжтой шүү дээ. Гэхдээ энэ одоо дугаарыг ярьж байгаа энэ давхах ярьж байгаас бүгдээр л зөв. Хүн өөрсдийнхөө өнцөг болон бүх юмас л ярив. Одоо тэр гадаадын эрдэмтэд нь эцэг нь 60% гэлдэж шүү дээ. Тийм л байх шүү дээ. Тэд нар чинь угаасаа уралдаад бүр ингээд цусын шинжилгээд удмын тогтоогоо тэгээд тэр 90 адууч нь азаргуулж байгаа адууч нь тодорхой хэмжээнийхээ оноо гүйцээж иж тэр дэлхийн том үржилт ордог байхгүй юу? Тийм учраас азраг бол яалтч байхгүй тэнд бол 60% байна. Манайх бол Бартаас замын уралдаан, Холын замын уралдаан, манай дээрээс нь байгаль нөлөөлнө. Тийм учраас манад бол агуулах сав өөрөө хамгийн их үр гүйцэтгэдэг байхгүй юу? Одоо бидний түрүү ярьсан дугаараас хэлээ. Яагаад гэвэл тэр сав биш тийм. Сайн байхын тулд сайн тэр савн сайн байхын тулд тэр бүү сайн байна. Нэгдүгürt энэ зүгээр л байгальтай холбож ирнэ манай нөхцөлд. Үндэсний өв соёлыг дэмжигч MB Beer Plus. Олцооч чинь ингэж байгаа шүү дээ. Эр мах, эм мах, яргаа мах гэд 3% хааж байгаа шүү дээ. Энэ хангалтгүй байна. Махны чанараар нь 3% хамаар байна. Хатуу зөөлнөөр нь 1% хамаар байна. Их багаар 1% хамаар. Яг үнэ хатай тий. Тэгвэл зэрэг зүгээр шууд 3% очихоор учиг дутагдaltaй болчихгүй тий. Тэгэхээр их багаар нь 3%. Одоо мах багтай бий. Мах багтай бий, дунд багтай бий, их багтай бий. Гэтэл нөгөө миний ярих гээд байгаа нөгөө махных нь булчингийн ширхээр нь хатуу махтай, эр махтай, яргаа махтай гэнгээ 3% аач ингэж гаргаж ирэхгүй болохгүй юм. Жоо хавын юм. Тэгээд тэр махныхаа чанар тааруулж морино уяага хийдэг байх хэрэгтэй шүү дээ биз дээ.
им махтай адуул уяад авахгүй бэлэн тавьхгүй тий. Уяад авахгүй. Тий. Амьсгалал өгөө тэгээд өөр юм бочингийн цуцаа байхгүй. Гэтэл тэр яргаа махтай мөрөө чинь болоо тий. Шулж иж хатуу ажил хийж иж нэг түрүүнд ярьжсэн шүү дээ. Тэр нэг удам гэд хүний одоо баяргаа гээ та охиныхын ингээ хүүхдүүд гээд та ярьжсэн тий. Тэнтэй адилханаар ер нь бол уяач хүний бол мэдрэмж гэдэг юм бол зайлшгүй шаардлагатай. Тэр мэдрэмж. Мэдрэмж гэдэг нь би юугаар зүйлс гэдэг нэхэр одоо дуучин байх, сайн дуулдаг хүн байх хоёрын хоорондоо ялгаа биш шүү дээ. Тэнгэр газрын зэрэгтэй бай. Яг тэрнтэй адилханаар уяач хүн гэдэг арист дээр байх хэрэгтэй. Төрмөл. Би мэдэрдэг тийм ээ. Мэдрэгч тэр арай бусдаас илүү байх хэрэгтэй. Илүү тийм. Тэр нь одоо 5 метр хүрээ мэдэрдэг ч гэдэг юм уу. Арай нэг онцгой. Тим авиас байна уу? Сайн уяач байх. Эсвэл энийг зөвхөн хөдөлмөрөөр олж болох юм уу? Одоо шинэ баян мөнх авраг хэлсэн байдаг шүү дээ. Би бол сайн барилдах гэдэг авраг болох гэдгийг би хөдөлмөрөөр энийг болно гэж би үздэг байсан. Хожимын өдөр дүнхэд бол энэ үл цаанаас төрмөл юм байна гэж би санал нийлсэн гэж хэлсэн байдаг. Тэрнтэй адилханаар сайн уяач гэдэг тийм мэдрэмжийн асуудал байна, авиасын асуудал байдаг юм болов. Яг юм бол энэ дээр та нар за миний хувьд бол ямар хүн амьдрах ёстой тийм ээ. Амьдрахын тулд юугаар амьдрах вэ гэдгийг бурхан заадаг болов санагдав. Одоо тэр бүх хүн баян мөнхөд тэр 14-ийн тэр бурхнаас өнөөдөр ихээс гарахтаа л өгсөн байна. Тийм учраас энэ дээрээс төрсөн өвдөдсөн их зүй юм хийж байсан буруу юм хийгээгүй ийм бүх юм нэгдүгээр нийлдэг багсан. Хоёрдугаар чинь юу л да мэдрэх ухаан нүдний ор энэ бол нийлж багсан. Энэ одоо ингээд мэдэрдэг юм шиг хүн одоо чинь өнөөдөр отгоолыг гэрэл үзэл байлаа хэнийг одоо өмнө яри Жинс тонгорыг архинд явуулж байлаа. Тэгээд өөрийн энэ бид тэний олон яриад явах юм тийм. Одоо мэдэрээд байгаа бол санд гэдэг өөдөө мэдээлж мэдэхгүй л дээ. Төрийн наад системээр арилгах. Наатай бол тэгдийн сар төрүүлэн бороотой бол маргааш өгцөлд төрүүлэн тэгэл огцсон байхгүй. Тэр дэснэгээр маргааш ихтэй наатай бол сар төрүүлсэн шүү дээ. Ийм юм бол байдгийм аа. Гэхдээ би ингэ сандгийн юу нэ бид нар өнөөдөр уулзж шүү дээ. Тэгээд чи сайнтай надтай уулзах. Уулзах ёстой бол уулзах. Энэ ч гэсэн бид нар зөвхөн тийм ээ. Харгуул энэ ч уулзтай хүмүүсийг дуудаад уулзуулж байдаг тийм байхгүй. Тийм учраас тийм ерөөл байдаг болов. Тэгээд сандгийн. Тийм учраас хүний явах хувь зай гэдэг утгаанасаа дандаа зөв явах хэрэгтэй гэдэг юм лээ. Дандаа зөв явсан мөн дараачихаа үед дандаа зөвөр байдаг юм аа. Тэгээд үнэний ухааны биелдэг тийм үнэтэй. Чи надад түрүүнд манай ярьж ой тэр яг л гэдэг юм чи айлаа тагоороход их чинь зүгээр хөөж төшөө. Энэ ямар бүгдээ тэгээд татваруудыг ингээд агуулж чаддаг тийм ээ. Ийм тийм ялгам гэдэг бол энэ доктор нэг суусан тийм одоо таамаг гэсэн нэг томьёонод соус юу гэдэг юм бол тийм ээ. Тийм байж болов гэж санагдав. Тэгэхээр тэнийг бол миний сайн биш шүү. Бидний сайн биш шүү. Бурхан цаанаас нь төрөхт нь дармадаа өнгөрөө. Сонгогчог. Яг тэгж бодоо. Энийг атаас хэлтэй сайхан гэж юм. Энэ болохоор энийг синотайл гэвэл энэ номтой актер хоороо номоор сайн ортой. Азарваа энэ хайгуулаа яг сүүлгээр болдог юм. Ингээд ийм хөл байдаг гэсэн тийм. Өнөөдөр их хүмүүс ярьж юм чинь бол одоо манай төлөө өөрийнхөө үчил хөрөнгө тэр бүх юм гэж зарж олоосуудаар сайхан сайхан нэгсний одоо юу шиг одоо атомны эрдвийн хаан гэж хэлмээр юм. Гэтэл одоо аномор хаан гэж байна. Аномор хаан гэж нь одоо анхаарахын дандаа аноморын мөр түрээд тогтдог моолдог гэж байна. Энэ мө атомны цагаал туссан юм гэж.
Өдөр гоё мөн шүү. Харин тийм. Цагаан альбан тусна. Альбан туссан. Өөрөөр хэлбэл альбан туссан байна. Тэс маягтруу тийм ээ. Тиймэрхүү сайхан юм байх юм байна шүү дээ. Одоо үүдээ зүйл маань бид яа. Дандаа мартаа газар дээр үсэг ярьдаг. Тийм үгүй сонссон би. Ийм сайхан үйл явдал байдаг. Өнөөдөр одоо бид нар одоо ингэж одоо таа хөгд мөндгүй ясын хэгэд тав гэдэг хэлээр хэлээд. Дээрвч юм бол тэр шоу саарл гэж тэнцээ тийм. Тэгээд тэнцээ богн халуун морон даа болов. Байсан дээр. Тэгээд үлдний 1987-ны үйлчилсэн 12 сард Хурдмөрний өсгөөс салуулгыг манай хөрөгчөөс амарч сайн зөвөнд хэлсэн очиж өнөө даваад ирж. Алдарт ихийн насад уяачин аваад их алдарт хийж арах бий болгосон. Энэ төрөл мөндөр том юм хийж байгаа те. Энэ соёлыг авч явахын төлөө энэ үйл явдлыг хийсэн төлөө ийм юм байна. Нэгдүгээр би жишээ нь одоо таны мөрийг бий үе. Тэр мөрийг хурдж аваад чи Том шүрээ юмсан. гэж чиний мөрийг би төрүүллээ. Тэгэхээр би төрүүлсэн бол чи үл төрүүлсэн. Гэж би чиний мөрийг илүүч. Чи илүүсэ. Таа хахтар нэг юм авчихсан чинь заавал энэ дүүсгсэн хөлийн болгосон гэдэг. Юуны нэг хэсэг байдаг. Таа хоёр. Энэ хоёр дахь цайг бид гаргах хэрэгтэй. Надад яг зөвмөрөд ийм цол гэж явуулчихлаа. Тэгээд эцэг хүн тэр хөрөнгөцөө зинтэр байгаа. Ингээд тэр сономоос болчихсон. Бидний дээр яах юм? Тэгээд одоо сайхан үйл явдлаа. Зөөр хийж басдаг сайхан болно. Шин яг ямар нэг тэгээд ийчлээ. Гэхдээ Монгол одоо хүмүүс байна. Бид нар Монгол одоо хүмүүс байна. Арай болохгүй. Тэр нэг жоохон дөрөвстэй тэр шиг юу тэр сайхан ордож байна. Түлхэж надад фэник сайхан чүлчээ. Энэ хөхий зургийн холбоотой нэг болсон үйл явдлыг яриад тэн дээр нэг таньнаас нэг дүгэн сонсох гэдэг байхгүй. Оюуны арга барил шүү. Хөхий зургийн нэг жил нэг хээрмөр болтож аваад тэрийг авсан байна. Тэгээд дон сонгаан дээр их сонгаан дээр юм. Дон тахал дээр биш. Их сонгаан дээр хээрмөр төрүүлээд тэгээд дагаж явж байгаа нацизм дээр зогсчихгүй. Тэгээд намсаж явах та мэдэн ш тахан. Намсаж явах дагаж яваад өөрийнхөө морд ороод нөгөө хэл мөрөнд мартарчээ. За хам зогсч. Юу нь төрүүлсэн юм. Тэгээд нөгөөтийг шөнөн авч хоноод өглөө өөрөөр Нямсан баахыг дүүгээ. Нямсан баахыг хөсөн зүг болж. Нөгөөт нь явахын жиг сая аль тань. Дөнгөж шогшоотой. Энэ ойролцоогоор 5 км хөсөн явсан юм да. Тэгээд эргөөд балбаар эргөөд явж тэгээд буцаад ирээд нэг эртээ 2 км ойролцоо ирэхэд арай гайгүй чихэн солбоо сэргэлэн болоо нэг хаяа алтай цагаад л юм нэ. Тэгээ авчираад өмнөг нь авч цаахан хөлөрсөн байна. Хөсөн уусчаад нэмээд буцаад өчгсөн юм. Тэгээ нар арсны дараа усанд ерөөсөө сунгааны дараа чи манайх нэлээд ханд чи 2 хэмжээтэй байдаг байхгүй. 2 хоног ерөөсөө усанд нам цогсон. Тэгээд оролцсон тэр яар төрүүлсэн сундаа төрүүлсэн. Цагаан зураас аваад нам цогсон. 3 хоног гаранд очив. Энэ дээр нэг сайхан залууч энийг тайлж. Тэр орго ямар тэр 2 хоног цогсон. Таны тэр нэг сайт руу ярьлаа шүү дээ. Өндөр зулыг нэг 2 хоног дээр уулан дамгаасан гэдэг. Тийм. Яг энэтэй тавцаж байгаа бол энийг тайлбарж өгөөч. Энэ ч юу л та. Юу нэг тийм яхан хөлсөн ихтэй гэхлээр марны тийм одоо юу бол колит. Колисмыг усаар гарч байгаа. Тэр оршин өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Одоо анхаагаас их тараалгаа одоо чад толгоогоо зөвчлөдөг минь өөрчлөлтөө тийм ээ. Урдалын юу одоо тэр наадын хасаад өгний хэлэх шиг. Энэ өөрчлөлт сэргэлт болно шүү дээ. Сэргэлт өгч байхгүй.
чин байгалийн байгалийн имийг өөрөөр таслаж байна. Тийм учраас тэр түүчийн ядгийг төстэй л надаас тийм үү. Гэхдээ тэр усан дотор яг гэдэг бол надаас тийм бас тийм юу ахгүй юу. Арайн тийм бүдэлж гисэн эвгүй тийм яг буруу хэлсэн юм марыг тийж болсон. Төгс мөрөөсөс тийж болсон. Яг буруу эгээд яг эвгүй гэж донтны үтүүч. Жаахан тэгээд нэг шогомхад маричингээд яг зоог хөсөлөд сүлдэн жаахан гэж байна. Энэ хэд бол. Тэ ояны. Тэгээд интернет их доошоор хоо, баг доошоор хоо гэдэг нь бороо. Нэгсэндээ оргил зэг дээр аваачаа тийм жоохон оруулаад тэгээд оролдоод тэр зэгтний хоёр. Тийм л. нэгсэндээ орой дээр байвал дараа хэвэн дээр юм байна. Тэгээд тэр яаж ийн ихтэй зэрэг ер нь морь мотор гэдэг чинь одоо төв мэдрэлийн системийн султай байхгүй. Ер нь бол яг шинэ тухайн талаас авал. Төв мэдрэлийн системийн султай байтал тэрийг орчны солиод нөгөөдхөө мартуулаад одоо ядаргааг нь гаргаж байгаа нөгөө даваа хөө ахын төрөний ярьдаг яг модон дотор үеих чинь нэг байхгүй. Тийм бооц. Тий. Одоо тэр юуг нь одоо ингээд нөгөө төв мэдрэлийн систем ингээд ачаалаад авахгүй ядраад одоо ингээд ядрахыг чинь молтрах гэдэг байхгүй. Тэрийг ингээд нөгөө мартуулж шít. Орчны солиод усан дотор уулахаар модон дотор уулахаар тийм ээ. Ер нь яг морьос өөрөө өнгөрж л байсан юм. Тийм өнгөрж л байсан. Дотроо жоох юмтай байвал усан жоох уучуд бас тэгээд дотроо жоох юм. Тэгээд чочрол төв мэдрэлийн системийг чочроож байгаа асуудал байхгүй. Өөрчлөлт Унчаад байгаа тэрийг нэг орчны солиод гүлийч. тий гүлийч байгаа. Гүлийч чинь тэр л байна. Тэгэхээр Төв мэдрэлийн систем султаанд орж. одоо чи намрын гимэр мотор тий тэрийг мэдэж чинь. цогцолчод. Тийм. Гэхдээ одоо цагаас бол өөрөлдөө тэр үчин хүсэлгүй тижээж барихгүй тэгэл цагаахан морьныхоо учрыг болоход дамж шүү дээ. Одоо тэгчүүл бас хэцүүтэй янз бүрийн тижээлний болохгүй зөндөөл юм байна штэ. Одоо бол амьсгаа тэр үеийн морьноос хэд хөөрөлсөн шүү дээ. Одоо өөр л доо. Хоол нэгтэй амьсгаад байгаа юм уу, дотроо хөхтэй амьсгаад байгаа юм уу? Гүдэрүүд бол хоёр хэл юмар. Одоо бол тижээхгүй үед бол өсөлтөх болсон. морьд сурдан болсон. Молторх нь итэл жоохон эрд авах тэр одоо хайхдаггүй. Цаана тий жоохон эрд авсан. Цаана өстэй эрен дээрээ мордож байгаа болоо. Ерөнхийдөө бол уяаштын мэдлэг боловсрол маш өндөр өндөр болсон. түвшинд Өндөр түвшинд сэрэгдчихсэн. тий өндөр түвшинд очсон учраас Нэгдүгээр жол да энэ чинь мөртэн дэжээг үйдүүлээ тийм ээ. Нэг хүчин дээр одоо бол хэцүү тий. Одоо бол бүгдээ тэмжээлгөө тамир суулгаад Одоо нөгөөдгийг дотор манах дурлах гэж хоолны бүгдийг хийсэн. Тэр ч одоо би даруулгын 12 сар юм оруулаад 2 суулгаад гаргадаг шүү дээ. Тэр ордууд гэсэн. Тэр бол бас биш тийж байгаа шүү дээ. Хэд тийж хоосон байна шүү дээ. Тийж. Таамс сайн. Нөөцөл бай. Одоо л зөндөө хэцүү дээ. Одоо чинь үүлдэр тустаад сайн гэж бодсон. юм хэдэл бүхнийг даагаад ингэж болоос одоо зарим нь л явахаас хэцүү төрж байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө Монгол адууны сайн юм дарц гаднаас нэг амар тустай юм ороод ирсэн. Явахаас өөр арга байхгүй төрж байгаа шүү дээ. тий өвчлөсөө. Тий. Одоо тэр өстө нөгөө таны дөрөвний хэлдвэр адууны цагаан ямар юм гэлээ? Альбом цагаан альбом. тий цагаан альбом гэдэг шиг явахаас өөр өвчин уралдах тийм өвчтөө баг төрөх магадлал маш өндөр байхгүй. Одоо би бас морины нэг алтын талаар бас нэг юм бас асуумаар санагдав. Бүгднгээс л асууж тийм. Хэлээ сандад цаалсан. 26 км тооцохгүй юу? Зүгээр фантазилж байгаа шээ вакуум орчин мөртэй адилхан. За нэг мөр нөгөө мөрөөс төө илүү хараагаад байна шүү дээ. Тэгээд тэр хоёр мөр яг адилхан хараагаад байсан. Тэгэхээр төө илүү харааж байгаа мөр үзүүр дээр 25 км 26 км уулсан дараа үзүүр дээр төө илүү хараасан 1 км сааж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тийм алтын зөрөө гэдэг бол амар чухал юм байна гэж бодогдгийн энэ тал дээр авар мөрөс газар авцсан илүү гэдэг. Тэгээд Бид жижиг мөрөд зэрэг яваад байгаа хүмүүс нөгөө харилцаагаа тог нөхөд яваад өдөр дээр өөр тийм хамаагүй гэж авчдаг. Амархуу яваад байгаа тэгэл энэ дээр алтын зөрөө гэж байна хөө.
뭐 ерөөсөө тэр цусны зөрөө надад. Алтай зөрөө, цусны зөрөө, одоо цусны зөрөө болсон. Ингээд яваад одоо би одоо нараа онгоцоо метр 38 юм шүү дээ. За. Госараа онгор. Тэгэхэд ингээд яг шаардлагатай чинь કોઈ нэг ийм хороо нэг харахад байхад чинь 10 харахад 10 хороо болно тий. Тий 10. 20 болоход 20 хороо. Тэр километр гэдэг хараа. 20 6 метр гэж бодлоо таасуу. Олон улсын мөрний харилцааны нэг харилцааны ашиг. Тэгээд нөгөө ажил тусгай бомөртөд оцоод. Харин хоцроо төөгөр хоцроо гэдэг чинь төөгөр хоцроо гэдэг чинь тэр л дээ. Тэгвэл тэрийг нөхөх нэг юм байж болно шүү дээ. Гэтэл яг тэнцүү хоёр мөрөнд яригдж байгаа байхгүй. Харилцын хинэл тэнцүү мөрөнд одоо томтой илүү. Гэтэл нөгөө мөр чи өөрөө жоохон байхад хурдны темп нь илүү бол нөгөө тийх өмнө гарах. Яг нөө физикэл уушаад чи вакуум гэдэг вакуум орсон хэрэг ийм яг тэнцүү хоёр тохиолдолд бол том дэлнэ гэсэн үг шүү дээ. Төөгөрөө тийм үү? Тийм цус мус бүх юм ижил бол төөгөрөө яах. Тэрээс биш адууны удам нэгдүгээр тавигдана. Одоо би дандаа удам яриад байгаа чинь юм учраас удам нэгдүгээр. За юу. Хоёрдугаарт тэр адууны хийц. Тийм хийц. Одоо тэр бүхсний хайрцаг яаж түлхэх шалтгаална. Яг адууны өндөр нам одоо чи нэг би бол чиний асуултыг ингэж л ойлгосоо адууны өндөр нам байгаа учраас тэр хоёрын гიშгэлтийн алд одоо хэмжээ зүрээд ийм байр ярьж шээ. өндөр намч гэж яг л дээ. Яг зүгээр алд ялгаагүй тэр чи яг адилхан нэг санаа авахгүй. Тийм биз дээ. Тэрээс ч одоо яг 138-тай адилхан хэмжээний одоо цустаач гэдэг юм уу эзлэх хэмжээтэй ийм хоёр адуу чацсан тэнцүү тийм хоёр адуу бол урд хойно харин ижлэгийн хийцтэй бол тэхгүй л хийцээр энэ араас нь түлхэж байгаа адууны хийцээр бас харилцын зөрөө гарч байна. шал өөр. Одоо жишээ хараа. Одоо ингээд Одоо энийг бүр тодорхой хийж болно. Одоо ингээд бүгдэр харцагтай мөрөнд махир боригтой бол хомит нэгчих байхгүй. Тийм. Гэтэл тэр бүгдэр харцагтай шулуун харцагтай мөрөнд бүгдэр бориг тэнцэж бүгдэр харцагтай мөрөнд шулуун бориг тэнцэх тийм тэнцлээ бол байгаа шүү. Гэтэл бас далны ташин өнцөг нөлөөлдөг шүү дээ. Тэр чинь бүр ингээд шинжилгээ гаргацсан байгаа шүү. Хэдий чинээ далан ташин байвал урагшаа хөл төвлөлтийн өнцөг нь илүү байдаг. Өнцөг тий. Сог илүү хангаа. Тий, сог нь илүү яаж. Өнцгөр хангаа. Гэтэл ингээд мөр харагдаг шүү. Ингээд давхад аймаар ингээд мөр ингээд язганаад идэг. Тэгтэл ингээд ерөөсө газар ороогүй. Зарим мөр ингээд ерөөсө ингээд нэг дөнгөж өцөг цогоод байгаа хэрнээ ингээд газар холждаг тийм ээ. Гаваа. Одоо шинэ хөрмөр тийм шүү. Ингээд явахгүй юм шиг ингээд зүгээр ингээд өцөгнөл ингээд цогоод байгаа юм шиг л хэрнээ хөлийнх нь хаягтын темп нь хол байдаг. Дураг та нэг ярианд ярьсан шнэ хөрмөр 20 төвлөгтэй илүү нэгдэх. Бараг нэг хөлсгүй дөнгөж чахраад л ирсэн. Тэр нэг хол төвлөгтэй. Та эргэж одоо дүгнээд би тэрийг процесс болсон. Хоёр процессор тайлбарлалтай. Нэгдүгээр тэгвэл хөрмөр дээд хурдаа гаргаагүй. Одоо дээд хурдаа гаргаагүй байхгүй. Хэдий чинээ мөр дээд хурдаа гаргана тэр чин шаталтын процесс, энергийн процесс явагдчих. Тэрний ялгарлалтын үр дүн хөлс байхгүй. Хэдий чинээ их хүчтэй, эрчимтэй ажиллана. Тэрний юугаар ингэж хөлс нь ялгарч идэг байхгүй. Уяас нь андуу болоод байгаа байхгүй. Хөлс нь түгчгээр ухаа ажиллаа гэдэг биш. Эсвэргээрээ нөгөө морчин суугаад энерги зарцуулт гаргахгүй хүчлэхгүй болохоор хөлс нь эврээд ирдэг байхгүй. Тэгдүгээр төрмөрийг би дээд хурдаа гаргаагүй болов гэж боддог. Хоёрдугаар тэгвэл нөгөө би их маш олон нөгөө 60 70 80 хөлсөж уйсан учраас нөгөө би организм шингэний дутагдалд орсон учраас шингэнээ гаргах шаардлагагүй нөгөө би механизм зохицуулчих шít. Хөлсөө татчих шít. Хэрвээ би ингээд дахиад их шингэн гаргавал шингэнээ дутагдалд орно гэж. Тийм л хоёр юм л би одоо харьцуулаад бодоход тэгдэг. Ойлдоо тэр их ажил хийсэлтэй манай хүн дээр олдуулж. Тэгэхээр тэрний чинь байж тээ. Юу яаж болохгүй юу? Тэр оролдоод хүч гаргахгүй гэж яг үнэн байхгүй. Тий. Тэр нөх юусе бэлтгэл ажиллаа. Бэлтгэлийнхээ зүгээр л хангараа ажиллаар явчихсан. Тэгэхээр хүс гарахгүй сайхан зууралдаад бэлтгэл сайтай байхгүй. Бэлтгэлийн хэмжээгээр явж байгаа. Одоо манай спортын ч гэсэн тийм шүү. Одоо энэ цаанаахын байдгийн гүйцэтгэхийн техникад юу яадаг вэ? Би ягаад нөгөөдгөө асуух гэдэг чинь энэ бүхэн чи бас нүгэлтэй ойрхон шүү дээ. Даангүйтэй
цаанах юм бол нүгэл тийм л. А нөгөө төвчээр нь ийм хүмүүс. Төвчл тэгээд би авч явах суллах байхгүй тэр юм. Яг л одоо ордоор ирэх гэсэн. Энэ бас тань залуу сул. Тийм үстэй яаж яах нь бодох юм. Амар трус гэсэн үг шүү дээ. Тэгээ амар трус. Нөгөө бөхчүүл ярьдаг үстэй. Хөс гарахгүй тав тавлаа. Оо яг үн тэр шиг л. Ахын дөө болохоор түрүү нөгөө яхахтаа тэр алд ярихтаа ахын дөө чи яг ижлэх хоёр адуун дээр ярьж байгаа юм уу? Тэр хоёрын зүгээр хийцийн ялгааг нь яриад байгаа юм уу? Яг том жижиг. Би бол чамаг яг хоёр ижлэх адуун юм уу? Эсвэл тэр хоёрын материалын нь илүү дутуугаар алд яавал ялгаа гараад байгаа юм уу гэж асуугаад байгаа юм уу? Аль чи яг тодорхой яг гоо ерөөдөө одоо улсад харигдаж төрүүлэх мөр аврах эзтэй байх гэж яриад шүү дээ. Аврах эзтэй байх энэ жижигхэн мөр гэхээс. чи бол хоёр мөр л гэсэн шүү дээ. Хоёр адуу. Тэр яг нөө Адилхан зөндөө олон харахтын тоо хэмэлэн тэнцсэн байхгүй зүгээр фантазиад вакуунд очинд физикийн туршилт хийж байгаа юм шиг зүгээр яг адилхан ингээд илүү харилцаатай байх. Зөвхөн хийцээр. Тэрэн дээр. Яг ижлэх хоёр адуу зөвхөн хийцээр л илүү дутуур гарна. Тэгэхээр буцаад шинж рүүгээ орж байгаа. Шинж гэдэг чи одоо бидний хийж байгаа үржил гэдэг чи удам. Ганцхан ялгаа гарвал тэрэн дээр хийцээр гарна. А эсвэл материалын том жижигээр гарна. Тэр бол тэгэхээр тэр бол биш ээ гэж хэллээ шүү дээ. Ахын тийм үү? Тэгж үл яг зориулж асуусан тийм. Тэгэхээр ийм л учиргүй том жижиг биш юм бол тэр өөр бол алдаа гарах. Зөвхөн хийцээр. Одоо тэр үүний тэр суг цавны зай, тэр одоо бүкс түлхдэг бүксний хайрцаг, одоо тэр цэнгээр мөртөө баргийн мөр зэрэгцээ явахад чигдэн шүү дээ. Тийм том хайрцагтай бүкс чинь зүгээр л түлхээд урд төлөв зүгээр үүрэг гүйцэтгэл юм шүү. Тэр хойдлын амьсгал бүдүүнгүй. Тийм. Энэ одоо норбол илүү амьсгалтай хоёр амьсгалтай гэсэн үг байхгүй юу? Үндсэндээ энэ том хавиргач. Тэгээ хийцээр энэ адууны энэ газар хорох одоо чиний яриад байгаа тэр нөгөө алд дэлэм авц гэдэг байгаа чинь. Хийцээр ялгар. Тэр пошик гэдэг зэрэг тэгдэг байсан. Тэгээ тэрний одоо хойш магадгүй байхгүй. Дөрцөн гэрмсэн голоор өдөрөөр хэд байна одоо. Тий байхгүй. Хоохон л доо. Одоо хэд одоо 40 жил дотор хэд байна. За Хермер чинь 92 он төрүүлсэн. 96 он төрүүлсэн. 96 он төрүүлсэн. 96 оноос шидэн жил. 33 жил. Гоо 30 27 жил. 28 тий 7-8 жил болж байна. Тий. Одоо 28 дахь жил явсан. Одоохондоо алгал байна. Тий, одоохондоо төрөөгөл. Цаасаа аврах зэрэг мөр өдрөөр годороо өдрөөр Хавиргаараа нөгөөх нь илүүлтэй. Гэтэ зүгээр шүү дээ. Улааны зэрэг. Гүйгүй маягтай. Маягтай моринууд ярих юм байна. Мөнгө аймар шигсэн. Мангахалтай. Гэтэ Хермерч хоогуур алдуутай шүү дээ. Тий. Хавирга богонтой бас бүксний өвзөг муутай сөврөгцсний зай алтай. Тэр бас тийм хинж бай. Юу ш хавиргаараа шалцгаа шүү дээ. Гэтэ агуу тарихтай мал шүү бас. Чи болоогүй. Одоо жинс тонгор байна шүү дээ. Тий. Жинс тонгор чи борбол бүр хариугүй юм байна. Тий, махар борвтой тий. Тэгээд тэнийг би анхан аваад ирлээ. Манай бойлог үдсэн бориуныг сайхан цацагаас шүү дээ. Энэ борив яадаг болтаар гэдэг. Тэгээд манай тэр аавын түүний өдөрний баатартаас дараах нь үсэж үдсэн. Ботхон борив гэдэг юм билээ энийг их сайн шүү. Тэгээд би мэдэхгүй. Тэгтэл даваах юу штэ. Юу чинь жинс тонгор чинь бориун тийм махар хэрнээ харцгаараа жоохон отгордуу шүү дээ. Шулуухгүй шүү. Бөхтөрг байхгүй. Тэгээ нэг миний яриад ирсэн дээр тэнцэж байгаа үз. Хэтэрхий бөхтөргтэй байсан бол бориун тийм болохоор хумилтанд ихтэй тэнэлт нь багасч байгаа байхгүй. Гэтэл тэр шулуун зоо отгор зоонд те махар бориу тэнцэж байгаа байхгүй. Би энэ бориуны учрыг болохгүй олон жил болсон юм. Энэ махар бориу их хурдлаад идэгин. Шулуун бориу хурдлаад идэгин. Тэгсэн чинь нөгөө биений тэнцлийн юутай холбоотой. Нурууны. Ер нь яг ингээ хүн харуулах сум дутуугаар өргөшгүй тэнцэнд болж байгаа. Их суг савны зай халтаа нуруу их хурдтай зэрэг واخгүй жинс. Тийм адуунд тийм тахир бориг тохирж байгаа واخгүй. Тохирж урагшаа нөгөө цөмөл уралдаа тавилтны хомилтон. Тэгээ одоо ингээд яг морь шин одоо яг бид нар чинь би бол одоо яг дураараа л өөрийнхөө бодлоор ярьж байгаа юм шүү дээ. Ингээд олон жил адуу хэмцсэн хүний хувьд бол. Тэгэхээр би чинь одоо энэ эдмийн зэрэг хамгаалах гал ингээд адууны том жижиг урт нуруу гэл ингээд одоо нэг адууг соёлын болтол хэмжинэ гэдэг чинь тийм шүү дээ. Жилд 2 дорой хэмжинэ. Яг миний зүгээр өөрийн л нэг бодлохгүй. Яг одоо хонгор азраг бол одоо энэ ус үсийн нааданд ирэх цаадуус хамгийн урт нуруу азраг шүү. Жист. А тий. Ер нь голгор махгүй л те. Голгор их урт татуухгүй юу? Татвар их муутай нурууны тий. Сүү нөрөх юм шүү. Тэн татдаг байсан. Магадгүй. А сүү? Ойрхон шүү. Сүүний зай. Тийм учраас тэр нурууныхаа тэр бас
тэний алдааг нөхсөн. Сул нурууг нөхсөн. Тэгээ сул нурууг. Тэрнээс дээд хин нурууны дээд Дээд зураг мөр гаргаад дээд булчин жоохон актэргүй байхгүй. Ингээ хүн харууд болгор уртазар байхгүй. Сүргсний зай. Тэгэхээр тийм сүргч орох юм бол тэгээд тахир мөрөвтэй болохоор илүү дэлхийд юм л та. Бас хурдан байсан байна. Одоо батлаг урагшаа цөмрөлт хомролтын юм сайн тавьж байгаа. Тийм биш. Лав тавьж байгаа. Тэгээд даваа хахаас мах гэснээс хоёулаа нэг махны чанараар ярья. За би бол ингээ махыг бол ингээд их багаар нь 3 хувааж байгаа. Баг махтай, их махтай, дунд махтай, их махтай. Наад чи жистийн зураг байна уу? Хатуу зөөлний чанараар нь эм махтай, эр махтай, яргаа махтай гэж 3 хувааж байгаа. Тэгээд яг амьдрал дээр болохтой зэрэг ер нь таны ажиглалтаар бол аль одоо махных нь юугаар яри? Их багаараа яри. Аль нь дээр үү? Үндэсний өв соёлыг дэмжигч Horsepower Sydney. Австрал Zycan тарайн найрлаганда PPS, глюкозамин, гликан агуулсан уяамарны үений өрөвсөл, зөөлөн эдийн гэмтлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, хөлийг доголохоос хамгаалах сонгомол үйлдэлтэй Америк адеквин тариатай ижил үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Их махтай дээрүүд юм уу? Баг махтай дээрүүд юм уу? Болчин байна л да. Тэгээ булчинг нь хэлээд байгаа шүү дээ. Болчин байна шүү дээ. Болчинтай юм байна. Өнөөдөр ингээд энэ өргөдгөөсөлсийг болчинтай байна. Ийм болчинтай эр хармах болчинтай. Тэгээ эр хармахтай. Тийм ээ. Гэтэл арай дундчхан байна. Бүр махгүй гэж энэ ч мөнхөж бүртээ бас биш юм биш үү тий? Оохийг тэр морийг олон даралж болохгүй. Уртын хувьд бол уртын юуг сайн хөлсөөр гэсэн тийм байдаг шүү лээ. Тэр өөхөн тамир яадаг бол. Наад одоо тэр хармахтай тэр балеттэй гэж яддаг шүү дээ тийм. Тэр тэгвэл тар олныг стагулиг их одоо гэж. Ийм их юм зэрэг яддаг. Тийм юу та. Таны туршлагаар зүгээр ер нь бол их махтай дээр үү, баг махтай дээр үү, бүр их дунд махтай дээр үү ер нь аль махтай зүгээр. Дунд махтай. За дунд тал дээр их нь болохоор бас тий. За тэгвэл за нөгөө хатны чанараар ярив. Им махтай дээр үү, эр махтай дээр үү, яргаа махтай дээр үү? Эр махтай. Эр махтай. Ер нь дундчил дээр үү тийм ээ. Мах нь ихчгээр чинь бас нөгөө махын шулах гээд мөрийг бас итрүүлчих гээд байдаг тийм. Ялангуяа их насны мөр бол бүр хэцүү. Их им махтай нэг шарччихар юмнууд чинь болохтой зэрэг уяа даадгүй тийм ээ. Өнгөрчих гээд байдаг тийм ээ. Азаргаа адуунууд тэгсгээд мултар чинь баг. Би бас нэг танаас бас нэг хэдэн жилийн өмнө асууж байсан айлын дээр. Гэтэ жоохон мах ихтэй нарай л бас жоохон эр махтай арай хурдтай байдаг юм а гэж та нэг хэлжсэн тийм. Мөө им махтай эмчтэй тийм ээ. Унжгардуухан болохоос суудгүй хөрнө хурдааж урддаг. Баян цагааны хоёр урддаг байлаа. Тэр дэстэн янз өлгөрдөг хэрэглэдэг. Гашра толтаа тийм махмоттай. Их суудгүй догомбөд эцэг шиг. Тийм учраас. Толботол чивтэн эр махтай. Эр махтай зангирсан тийм. Яг юм их. Хэлбэртэй. Тэгээ толботлыг дутгад байдаг. Хараа өрөвдөг. Өрөө нараад. Өрөө. Би одоо энэ бүхнүүтэй шивэрлээ шүү дээ. Тэг гисэн чи нөгөөдөлтэй үзэхлээр гэсэн бас 10 минут 20 минут үзнэ. Тэгээ сүүлдээ нөгөөдөгчүүлсэн сонсдоггүй биш. Тэгээ сүүлд нэг адуугаар хэмжээд үзнэ чи одоо миний шүд чинь дээд шүдтэйгээ дотор их яваад чинь антай. Тийм. Дотор зуултан дотор. Нөгөө намайг бадгүй нөгөө сөөмөчлөө шүд тэгш зуулт. За тэр зуулт ягаад гэвэл энэ ингэдэг нь юм байх байхгүй. Төгкөр гэсэн. Төгкөр. Ирүү төш илүүлэх гэсэн үг юм аа. Энэ дотор уушиг том болж байгаа. Шаараа чээжин төгкөр болоо. Адуу шиг юм шүү дээ. Ингээ ийш хатгаж гисэн ингээ ургшиг гисэн. Адуу. Хогоор 50 нарийн тэр хурдад байгаа шүү дээ. Энд нөлөө зөөр хүний үслэг. Тэр янз бүр. Урагшаа гэсэн юу яасан. Тийм үзэхтэй таарлалтай. Тийм хөгийн юм байна. Тийм махта заяа, ийм сул махта одоо тийм хат байхгүй тийм махта мөр давхарлаад болохгүй гэдгийг чи бид нүдэрээ хараад нөгөө апугийн нөгөө уяа даадгүй. Апугийн нөгөө бат эрдний нөгөө нэг яг нөгөө зэрд мөрөөгөөгүй юу? Юу давхарлаад юртэй өгдгүү?
Тий. Тэр чин нөгөө миний Ууслуудаа хичнээн аригчүүд тэр чин миний ярьсан махны чанараар заяа. Тий. Махны чанараар. Харин би тэр чинь яг хэлээд байгаа байхгүй. Ийм заяа. Тий. Их багаар болохоор их их махта, им махта. Ямар ч юу байхгүй. Тэгээд ерөөс уусад 3 аригцсан уу? Тий. 3 Даад аригцсан. явдаг уу? Дагруулаад юрдөө явдаг. Татах юм махан татахгүй. Бярга одоо булчин байхгүй. Хат байхгүй маханд. За тэндээс гадна өгсөн нөгөө яав. Тэр үү? Тэрийг тэр ч дуурсан яав. Тэрийг ажиг. Өшин хөөний юу төл бас тийм арах уу? Энэ мартаах уу? Тэр ч ихтэйгээ шиг юм аа. Ихтэйгээ сусран дагарсэлтэй тэр ч. Өшин хөөний ч биш баха. Биш. Их нь бас нэлээ их жил байсан. Эцгэр мэдэгдэхгүй шүү дээ. Тэр чин бараг тал л датуурсан. Энэ баргуу нэлээ юунаас ирсэн үү? Тийм. Тийм холхоо зэрэг Холхоосны бас нэг яг удам монголч татах одоо биш. Тэрийг бол одоо бид нар нүдээр харсан олон жил нэг дормоор байсан. Улс дайрагч чинь бас учиргүй төрүүлчихгүй гүүхээрээ явахгүй 3 мурд орчин тий. 3-аар 3 удаа орсон баг шүү улс. Тэгээд тийм баг. Тэгээд би энэ тэгээд давхарлаад юрдөө явдаг юм. махны чанарыг мэддэг байжж уяаж хүн ер нь ингээл тэр штэ. Морой хараад өө эн чинь ийм уяа орох юм бэ гэдгийг мэддэг тийм шүү. Яг ингээд тайлбарлаж чадахгүй ч гэсэн хүнд тийм уяач хүн суусан байдаг те. Энийг хараад ерөөсөө өө эн чинь уяа даах юм байна. Мэдрэмжний нөгөө нэг хэлбэр чинь нэг шүү. Тайлбарлахад хэцүү шүү дээ. Хүн хэлээд өгөх гэхлээр тий саяны дээр хаттай холбоотой тий. Тэгээ ясны бүтэцтэй холбоотой. Тэгээ ер нь ингээд хурдаа хараад байхаар ер нь зүгээр хамгийн энгийн юм байдаг л да. Ийм хөнгөн нарийнхан годгонсон тийм адуу бол ер нь одоо язгуураар бол шувуу язгууртай гэж ярьдаг байхгүй. Ус баг уудаг хямсгансан тийм өнгөн нэгэн сэтгэлтэй тиймэр бол уяа даадаггүй шүү дээ тийм ээ. Эхний нэг бэлэн давхил мөвгөл дээр их хурдан байдаг. Тэгээ уяа хийхээр уяаны явцад хурдан саарад ажихан болчдөг. Элбэг дэлбэг сайхан новшигтэй их заваан дух юм байгаа л байдаг. Хөнгөрөөл эрэхтэй зэрэг ясна гарч ирэл уяа даагаал тий хүн сэтгэлтэй тиймэр л ер нь илүүдэд аацтай байдаг тийм ээ. Том болж ирэх. Тэр чинь одоо тэр чинь сударт язгуураар нь ангилсан байна. Даваагүйч бас хэлсэн байдаг шүү дээ. Сайн юм гэдэг уяах тусмал удам гоёлоод байдаг. Тий. Одоо би чинь бас радж байлаа. Энэ офсод явшул нуруугаар ойрхон шүү дээ. Аа. За тэгээд яа тэдээс үзэндээ гэж дотоо бодож байгаа. Нүсгэл датлаа гэсэн би шоттагаад нөгөөдүүлсэд болоод байгаа. Сайн мөр уян дээр явахтай адилхан байдгийг. Яг мордод уяа тарахлаарэ нөгөө аврах шин олон том болоод Тэвхий гэлөө. дотоо гэх үгүй шүү. Ер нь зөв бахараа томрааччихсан санагдаад дакли маргааш энэ том цолцсон санагдаад байдгийн шүү. Тий. Дижигөөс дуурай Зөв байгаа марч. Өмөр бол улам л том болоод. Зөв байгаа марч. Яс махны тэнцэл нь буруу болоод тийм жижиг юм. Бие аваад булчингийн шангаралт мангаралт нь ондоо. Дуурайхан өрмөр ямар махтай байх вэ? Хөрмөр бол ер нь бол их багын хувьд бол Гал юм байна. юу талдаа бол хат талдаа болж байгаа ярга талтай шүү. Тий, хацаатай шүү дээ. Хацаатай тийм ээ. Тэрэн дээр их тэгж муухай хэцүү уяа хийдэг. Тэр олон хүнс авдаг. Давхар уяан цай тийм ерөөсөн. Хацаатай тэр нэг эр махтай гэсэн үг. Ярга махтай тийм. Ярга махтай. Ярга махтай. Насны мөрөнд Гэхдээ их насанд ер нь ярга махтай мөр ховор тэгээд авах. Зүгтэй. Хэцүү нэг хол газар булчингийн зуцаа ярьдаг. Одоо тэр хэний алцмаар үгүй онцгой зэйд мөртэй. Тэр бол Зөөлх им ахтай тийм им ахтай. Тэр чи ерөөсөө аяа юу ахгүй. Ерөөсөө хазан гэж байгаа байхгүй. Тэр бол им ахтай. Ерөөсөө бэлэн яг авах уу тийм эр махтай тийм одоо үйл хаврын уралдаанд ер нь бол ялгаатай. Өвлийн мөр бас өвөлчин бас нөгөө температурын зөрөөтэй болохтой зэрэг бас барай гэдэг бас байх та. Тий, хаттай маттай одоо явчихдаг юм бас. Хөлс муутай энэ явчихдаг байхгүй. Жохон чангад үлстэй хат ихтэй тийм одоо хитрхи хат ихтэй хитрхи их тийм ах чинь одоо түрүүний дуграг яриад байгаа тэр нэг юу үйлдвэрлэх чадвар муу шүү дээ. Хөлсөө. Ялгаруулах чадвар муу. Ялгаруул яг үнэ тий. Тийм чадвар муу. Тэр чинь зарим одоо хүнээр бол одоо юу гэж хэлэх юм. Би нэг адуу харсан. Ер нь тэгтээ бүр их махтай тэгсэн хэрнээ яргаа махтай бүр ингээд азарга хурдалж ирсэн юм а. Даваах байх уйж ирсэн юм а. Солонго маань тий. Солонго бол хажин штэ тий. Бүр ингээд зооных нь мах нь ингээд овоочсон. Тэрийг та яаж үйжсэн? Солонгийн онцлогийг яриач. би одоо их олон таалдаг гэсэн. Тарын Хөө тийм ээ. Барин тий. Зоон барин. тэрний жил одоо айлах. Жигтэйхэн яргатай. Өөдөөс өгсөн жил байлаа. Янз бүр үзтгүүл.
3 зүйл гэсэн дээ. Тий, тэгэхэд одоо тэр Эдэн жилийн тэс жоохон намаа хүн байд эдэн тэгээд эдэн жилийн 6 төрөл гэдэг би дээдл 3 зүйл гэсэн шүү дээ. Себээс эдэн жилийн тэгээд арай намаа хойсон. Тэгээд адон утсмаа гэхдээ арай л. тэр солонгол бол үнэн хэцүү мал байсан шүү дээ. Тэр зооны тэр мах, чанга байгаа, хатуу байгаа тий. Өстэй яна Тэр нь жоохон гайгүй. Жоохон мах ихтэй хэрнээ нөгөө эм талтай байхгүй, эмдүү махтай байхгүй. Нөгөө би тэр ярьлаа шүү. олон дарна хэрэггүй болов. Их багаар нь 3 анги, махных нь хатуугаар нь 3 анги болохгүй болохгүй юм билээ гэдэг чинь тэр байхгүй. Тэр солонгол бол үнэхээр хэцүү уяатай байсан. Гэхдээ үр төлн солонгих тэгээд бас ер нь өндөр зулаас бусд нь бас сууга болоогүй ш тавах тий. Гэхдээ миний хөлс тэгээд тэр үсэд гаднаас атаавчул. Дотроо тавина. Дотроо би бас нарийн дээр үгүй. Тэгээ болоогүй юм уу? Тэгээ чинь хооронд нэг ойлгох хэцүүлээд. Тийм учраас одоо тэр янгэр хүн гэдэг алцаг гэдэг азар чинь алтан гацсан хэдэн байсан. Гүүнүүдийг хийгээд. Холдуулж бол аминдал тийм. Тэрний их охин төлөөс их юм гарлаа шүү дээ. Тийм шүү дээ. Харин тэгсэн. Тэр чинь нэг хүндээс тааз нэг хөнгөөс та тэгээ хэдэн сайхан гүнүүд шижээ тавьсан. Тэгээ хоёр их мөр төрсөн шүү дээ эндээс бас тийм. Гурав их мөр. Нахуу тагур баха. Юу? Нахуу хэр чинь хинсэмэр болоо үстэй. Гүү. Нэг хэр мөр ус. Идэр хэр. Хоёр нь дөрүүлээд нэг яс. Алтан гац ямар махтай байсан тавах. Тий, эр махтай. Тэгээ сайхан бууч. Хатаа тийм айх тэргүй. Хагцуултай. Тэр халзамар ч гэсэн тийм байсан шүү дээ бас. Юу нөө алтан гацсууд одоо удамшигтэл юм байна. Хэр халзамар тийм. алтан гацс нүгч орчих. Би ямар сайн одоо Хэр алцмал нэг актер махаар актергүй шүү дээ. Тийм мундаг мунчгар мах гайгүй үстэй. Үгүй таргалахаараа таргалдгийг. Гэтэ нөгөө даваа хайхаа хэлдгээр юм махтай дуу талдаа тийм. Мах нөгөө дараа буудаг байхгүй. Махны чанар. Яг нь сүүл таримл өгт нарж исэн болохоор бас махын шуугдсан байсан махалтай. Бацлууд вериг яла. За. Хавар энэ схили баярсан. Дөрцөнгийн хэмэр төрүүллээ. Оо тэгсэн чи манай нэг өдөгчн хоёр их мөр ончихсан. Нэсгтээ тайлтлаа. Оо нөгөө их мөр байхгүй болгож байна нэг өдөгчн. Тэр ата моохож явж байна. Хүчтэй яаж явчихваа гэсэн. Агаар ингээл үзэн дээр. Чи 50 наадгаа гэх юм илүү өвчлөлтэй гэдэг. Тэгэхээр зам мөйлөөс боллоо. Гэрэг соёл бүр зүгээр байлаа. Орчлын мөр Дөрөвцсөн. Хэр алзамар дөрөвцсөн. За тэгсэн нөгөө төсөлдөж тэгээд яла. Чи тамарыг яг мостор наах шиг гэдэг. Хотод яг нүртэй тэгсэн. За сайжээ тэгээд явсан. Хотогсон зон баха алзамар үзүүлдээ суугаад ама үзүүлээ гураараас түүний бол. Тэгсэн надад дахиад авчмаар үзэж байна ч үзсэн. Тийм болмооргүй наа ойчон морчлоо байна. Тэгэхээр өнөө илэрдүү томмор ойчонод толсойд томморгүй болох айгаад. Тоолно ойчон мортой. Томморгүй их хөлөөгөө нэг хэлэлгээд агсан. Ойчонод маргааш нөгөө үнсэлж байна. Альсимэ. Нөгөөдөө урдд 10 үзүүлээ. Басаад байдаг. Тэгээд ойр хүлдраа гарсан. Тэгс. Гос. Тэгээд залуухан сайхан зөрөгтэй болсон. Сайн юм. Хоёр дарааш. Тэгээд бид нар чи хоёр л гэж нэг юу ийгөө нэг мөр харчаалаа гэж хавар. Тэ харшаалаа гэж загас. За тэгсэн мөр болохоо тэгээд ууж хонох гэж байхад нь айгаад ууж хонохгүй гэж байгаа. Одоо алж хоноо гэж айгаад. Оотх тий. Тэгэхээр нөгөө надаас цогцол шүлсэн зайлуул тэгээд өөр хасаасаа ууж хоёр л. Тэгээд бурхан цаанаас тэгээд тэгээд орбит ихтэй байх байх гэхдээ одоо лавлын тэр мачаалт. Энэ бол хаалт шүү дээ. Тэр үсгээ хахад аюул зүгээр уяагүй шүү дээ. Мар ер нь хэцүү шүү те. Хэцүү юм шиг. Одоо халиу мөр их урдтай хадсамар хэлзүүрийг үчихэд очиад бас тэгээд би одоо бас арай боломгүй юм бол гэж санаж хэлжлээсэн баг тийм. Арай нэг болмооргүй санаж байна. Тэгээд зөвхөн тэгээд амар төлөвлөлтөөр нам үзсэн. өнгө мөнгөөр моохол байсан. Тий арай нэг тийм тэгшээгүй л байсан.
Тэжээгүү. Тэжээг. Детальчилж энэ адууны шинж бинжийг бас ярмаар юм шиг үлээ. Тэгээ өөрсдийнхөө хийж байгаа ажилтайгаа бас холбож тий. Үгүй детальчилж яавал одоо ингээд детальчлахыг бол би хүн болгоныг харж тийм болов гэж бодсон шүү дээ. Одоо жишээ. Уг тэрийг үргэлж харж байгаа хэрэгтэй юм лээ. Одоо ингээд Одоо байнгын. Одоо би бол ингээл би бол надууны туурыг харддаг. Би энэ шаргийн ээжийн туурыг их зүгээр юм болов уу гэж боддөг. Бодлаач юм ч юм уу. Өөрийнхөө бодолч штэ одоо тийм. үгүй даваа хөх нөгөө юу ярил л та. Нөгөө ингээд морь давхиж ирээд Туурыг чухлаа тий. үзүүртэй мөрний шинжийг ярилдаг. Үзүүр дээр дийлдэг. Тий. Тэржил одоо чи хоол хараатай. Тий. Тэгээ нөгөө үений залгаа дөрвөн үзүүрөө ярьж өгдөө даваа. Тий сайхан тий дөрөв үзүүр гэдэг юм онт. Тэр чи үзүүр дээр дийлж Тэгээ идэв. хойгуура ий байгаа. Тэгээ уяа зассан тэгээ хэлжүүл боллоо та. Яг тэгж хэцүү усгаж. За тийм л тий. Яг л дараа тэрээс одоо тэр хойдлын юу залгаа юу байна л та. Тэр үе залгаанууд тэр дөрвөн мөчний. Одоо сайн гэдэг морийг сайн гэдэг бол одоо цоцохгүй галзуу гэж тусахыг сайн байж гэж байна шүү дээ. Ерөөсөө л манай цоцохгүй болгох тавих галзуу гэж тусах шүү. Тэр сайн байж. А тэр ер нь Тэр цөмөрөө бол өглөө өчөөд азаалаад уйчих надад яваад уйчих нь оны хоосгоос смонол хийж тийм ээ. Тийм галзуу гэж тусах. тэр торгон эрийг тааруулна гэдэг бол хүн болгоно бас чаддаг ч юм биш те. Тэр чи бас нэг азар таарад ах шиг ба шүү те даваа. Тэр таарах. Тэр таарна гэдэг чи харин тааруул замбрааг төрүүлж байгаа шүү. Бурханаас л Цаанаас нь тааруулж авдаг гэж. Миний мэдрэмжтэй байгаа дэрийг тааруулахгүй. Тааруулахгүй. Тэр чи зөрүүлэл зөрүүлээд яваад. Нэг бол илүүдүүл, нэг бол дотоодуулна тийм. Яг тааруулна гэдэг чи бараг чи бурхны өгч шиг юм болчиход. хатуутаж хэлж яаж болохгүй юм л да. Тэр харин мэдээд өгдөг чинь мэдрэмжтэй нэг үг үстэй. Би за энэ торгон өрн дээр тавьж чадсангууд Одоо Тэрийг бол уяач хүн өөрийнхөө амьдралынхаа туслаар мэдчихсэн. мэдрэмжтэй. одоо олимпийн спорт биш шүү дээ. Аа. Одоо шинжлэх ухаан хөгжсөн, спорт анхаа хөгжсөн. Тамирчдын хүн бие физиологийн хувьд хамгийн орой төвшөнд навч гэж төрж байгаа шүү дээ. Бас өхөн. Ер нь торгон өрн дээр. Тий, торгон өрн дээр мориор бол торгон өрн. Торгон өрн дээр. Одоо хамгийн ачаал даач дээр одоо юу гэдэг бүхэл юм гэсэн үг жаа тий. Тэгээ тэрийг бид нар шинжлэх хүн дээрээ бид чадж байгаа чадахгүй дэлхийн шинжлэх ухаанаар. Тий, чадахгүй бас. Спортын шинжлэх ухаан тий. Тий. А гэтэл тэрийг өөртөө байгаа зовёрыг хэлж чадахгүй амтныг ажиглан гэдэг ажиглаад Тэгээ тэр зэгэн дээр нь авъя чинь гэдэг бол хэцүү дээ тий. Хүн дээр бол баримжаалж байгаа шүү дээ одоо. Одоо ингээд Цусны яриад үзэл байгаа тий. барим ярихаас гадна бүр цусаар нь баримжаалж. Цусаар нь нөгөө Цусны дах сүүний хүчлийг хэмжиж үзээд за энэ ер нь болчихжээ багцаалж байгаа. Яагаад гэвэл олон жилийн давтамж байгаа юм чинь цусны дах одоо ингээд яг оргил ачааллыг өгөөд тамирчин чи амраад одоо ингээд тодорхой амралтын дараа барилдах. За бид нар бол жишээлбэл дунд таклаа өгсөн байна. Дунд таклаа өгчөөд одоо ингээд сайхан амьсгаад ирээд сайхан даагаад амьсгаа мурдан буугаад ингээд гой болоод ирнэ штэ дуурай. За тэгэхээр хадгалах хэрэггүй. Миний санаанд бол морины маань амьсгаа гой буучлаа, сайхан хөлснө ирээд дааж ийн. За тэгээд миний толгойд бол за яг бяр хүчин жоохон тэнцүү юм шиг санагдаад ирлээ штэ. За тэгэнгүүт хадгалах хэрэг гарна штэ. за тэгнэ. А тэрийг бол одоо хүн дээр бол ямар ч асуудал. Сүүний хүчлэнээр Тий, сүүний хүчлээ цусны дах сүүний хүчлийн хэмжээл тэр багжаар нь хэмжээл барьчихна. Хүнийг бол одоо тэгэл тодорхой 14 хоногийн дараа 14 хоног юм уу 10 хоног дотор чөлөөтэй бариад дараагийн тэмцээнд оруулах боломжтой. Морь бол хэцүү л юм шүү дээ. Морь болохоор ч ярихгүй нэгдүгээр хоёрдугаар одоо тийм багж ус байгаа. Болно энд холоо савчрал ингээд үзэж болно. Хүн адуус мал адуу хоёр ойролцоо юм бэл. Ер нь 23.5-аас дээш 24.5 дотор юм цусны дах сүүний хүчлэн тийм мэлмэл литр байх юм бол ер нь Ер нь дээд төвшин. хэмжээнд Гэтэл тэр дотор ирсэн мөр зөндөө мордсон шүү дээ. Тэгэхэд нөгөө юу л дээ. Аль илүү материалтай байрлалын өгдөлтэй. байгалийн мараа илүү. Удмаараа илүү төрцөөр илүү тийм байгалийн өгдөлтэй. Нөгөө унаач хөвгтөө шиг шатгаалд дэстэй юм чинь. Унаач хөвгт гайгүй. Гайгүй. Нэг сантай 2-3 мөрний зөрөө гаруулах. Тэндээ цаг агаарын газрын уран газрын тэгээ өнөөдөр бороодоо салхитаа тэгэл маш их параметр зөндөө Нартай наргуу гэл. би одоо хэлээд байгаа ш түрүүний нэг үржил яриад байгаа штэ. Одоо тэр ихэн тим тодорхой, эцгийн тим тодорхой. Манай байгаль бол тэнд заавал 10-15% эзэлж байгаа. Тий эзлээд. Байгаль бол бүр заашгүй. Тэгэхээр л ерөөсө
тэр өдөр нь тааруулна гэдэг чинь ерөөсөө баг эрт зурагдсан юм байт юм шиг үлээ. Тэр хөтмөр тийм ээ. Ерөөсөө тэр байгалийн тэр бороо орж идэг тийм зурагдсан зураг яатсан байдаг. Нөгөө тарган байсан. Жохон дутуу уйчт бороо орвол тийм ээ. Мэдээ давхах хүн морь улсын наадад цаанаас л юм бэлээ л дээ. Би нэг цаанаасаа ерөөсөө. чи доронтоос авсан нэг ирлээс төхөө ярмар хурдан байлаа тэр чинь суугаад. Өөлөл жоохон тарган байхгүй. Жоохон өөлөл тарган. 10 онд. Байна уу? 9 онд. Доронт соёлын төрөлцсөн мөрөө Дүнжин гар утны нэг хайрагдуулчихсан тий. Тэгээд тэр жил дараа жил нь таарах уу яд энэ Дүнжин гар сэлэнг 6 л болчихсон. Гэхдээ тэр жил 9 онд. Тим мөрөхгүй. А тэр зунаа хурдан байгаа. А тэгээд жоохон өөлөл тэгэл ирээл хэвээр амьсгаа хөлс янзын. Тэгэл одоо би өөрийнхөө амьд дотроо бодоод байгаа шүү дээ. Тэгээд жоохон өөнөл тархамжаа бороо орох юм бол аригтэн гэж одоо амьдаад нөгөө би чинь дотроо бодож байгаа ш. Тэгээд 9-нд алдцсан. Юу 10-нд алдцсан. Алдаад болоогүй. Тэгээд дахиж ганцхан дээр ярмөрийг болоогүй ш. Төрүүлэхмээр бол эзэнтэй байдаг гэж үнэ шүү. Тэр тэгээ хамгийн сонин заяа алдаад заяа. Алдаад уралчдаг юм чи. Нөгөө бугамөр маань аль нэг цаахна байж таараад. Тэгээ бугамраа мордуулаад 9 дорсон үсэн. Тэгтэл нөгөө хэрмэр морь игээл бороо асгарчсан. Байсан бол ер нь орхооч. Тэгээ үний тэгэл тэрийг бол юу чаахгүй, юу ч өөрчлөхгүй тэр нэг тийм хүчин зүйл. угсаал байгалийн юм бол тэгэл бид ч өөрсдөө байгалийн атмосферт нэмж байгалийн тийм ээ. Тэгээ зурцсан байдаг юм уу ямар ч байсан тэгээд зурцсан байдаг болоо гэж бодоод байдаг шүү дээ. Үнэ. Үнэрч байсан. Тэгээд улсын наадам болоод ингээд төгссөн бахад за цагаан сарын дараа бол ерөнхийдөө төрүүлэхмээр шийдэгдсэн байдаг юм байна. Ихээсээ гарахтаа ингэж явгаа төмөн хийлээд гаргаад. тэр яг сунганы яхад ахсаа таа. Би нэг давх баха унаг бахаас нь л хурдан гэж боддог байхгүй юу? Одоо юунд ч ангидаг л байгаа. Яг унаг бахаас. Эднээс тэ. Одоо ногооны 7 тавлах морио. Наадсан зүгээр тэ. Тэгээ би бодоод идэг байхгүй юу? Дээгүүр хат чанга юм уу? Ер нь одоо би миний өөрийнхөө бодож байгаа ухаанд миний ахар ухаанд бол их л зүгээр л санагддгийг. Одоо тэгэхээр яг мэдээж янз одоо бид нар ч байхгүй. Бид нар ч зөндөө мөр ингээл харж байгаа шүү дээ. Тэр нь барих юм байхгүй. Ямар хоолоо тэр авирус өрөх чинь нурт. Нүд амгой, уруул амгой, дөрвөн чацгой. Ер нь байглаас заяасан одоо энэ Монголын тал дурлах тэр өндөр хурд мурд бүгд. Тэгэл яг хуу хэрвээ миний хөвжөө нэг сайн гэхгүй юм. Ерөөс унаг бахаас нь дурдаг гэж утсан би тэрийг. Энэ Монголд то энийг хаагуур нь тамгалсан бэ. Тоорогоо энэ дээр юм уу? Юу Хүмүүцэн бороо дэш нь тий ингэж явах хэрэгтэй юм шиг бах юм. Энэ гэхдээ юу н өөрчлөгдөжчээ. Нэг ийм л юм байна шүү дээ. Ингэж явах шүү дээ. Тийм ээ. Тэд энийг дэлгэжлээс юм. Монголчууд уу? Тий энэ Евразийг ерөнхийдөө ингээл явсан шүү дээ. Тий Евразийг л Африк руу нэг очиж юм шиг үлээ тий. Тий. Турк орчин. Турк орд. Европ руу цөмөрч ороод. Тий Европ руу цөмөрч. Европын зарим ганц нэг хотод үлдсэн байдаг. Тэгээд Япон бүр талаагаар Японд нэг Япон солонгос тэгээд хамгийн Аз руу уршаа зөндөө явсан юм. Тэр ногоод авьяас үсэн баг та. Тэр андалаас. Яагаад хостдгүй. Одоо тийм. Тэгэхээр энэ хурдан морь түрүүн бид нар хамгийн анх ярьлаа ш дугаараа тий. Хурдан морь шинжих ингээл яах гээл яадаг чинь хувь заяа хүн юм. А тэгэхээр хурдаад бий бол хурдаад сэтгэл зүргээ зориулах тэрэгдэг бол бас тустай асуудал. Тий, хурдаад бий болох гэж бас мөрөөдөж яваа. Хайртай одоо дуртай хүн хурдаад төрдөг юм билий. Төрүүлсэн. Би одоо зөндөө хурдаад төрүүллээ. Зөндөө олон хүнийг баярлууллаа. Тэрүүгээр бас их бахархдаг байхгүй. Тэр яагаад гэвэл чи энэ олон аавын хүүхдүүд чинь хурдан морь улсын нааданд морь харигдуулах гэдэг. Тэ? Тэгэхэд одоо би бас нэг 10 гаруй хүний улсын нааданд морь харигдуулчаад өөрийнхөө унгаад дугаар харигдуулчаад байж байгаа гэдэг чинь бас тийм үст. тэр Тэгтээхэн баярлж энүүгээр бас бахархаж
За яг хөө энд нөгөө хайртай байсан их л та. Би энэ чинь адуунд л одоо нөгөө ёстой адууны цагаан альбан тусцсан байлаа шүү дээ. Би ч одоо 20 жил. Тийм ээ дуурай. Тэгээд хурдан адуу таарад тэрийг уйна гэдэг бас өөрөө том их хөв зохиол юм а тий. Би мянгасаа үйдэг. Гаргаад уу? Гаргаад. Тий. Тэгээ уяа. Тэгээ ер нь одоо Ер нь бас нэг юм хурдан адуу таахгүй бол итгий яаж байгаа манай онгийн тэр итгий явж байгаа. Манайд гарсан юм биш. Тэгвэл биш. За. Осан цоон дөрвөлт юм биш. За. Манайд гарсан юм аа. Онгон гарсан яаж тийм ээ. Зарад лөөлхөө. Амтжээсэлтгөөс биш. Одоо яалтч явахгүй өнөө цагийн маань бидний одоо ганц үлгэр авдаг хоёр хүний маань өнөөдөр бид эдтэй ингэж удаа ярилцсан тухтаа ингэж цагаа өрсүүлсэн маш их баярлалаа. Давх бахыг одоо ингэж үргэлж бидэнд олон удаа харагдаж бид нартай ингэж олон уртаа хурдмаар ярьж ин. Ерөөсөө давх бахын амьдрал гэдгээр бид нар хурдмаартай холбоотойгоос гадна энэ Монголын энэ өв соёлын том хуудас явж байгаа шүү дээ. Нэг бүхлөтэн 100-ны манлав яач 19-21-р зууны төлөөлөгч байж байгаа шүү дээ. дамсан. Тийм, дамсан 200-ыг дамсан 200-д энэ аавтайгаа хүүхдтэйгээ нийлээд ингээд олон гадуу хайрдаж төрүүлэгч гэсэн юм ховорхон хувьцаатай хүн сууж байгаа. Тэгээ нахтаа маш их баярлалаа. Дугуйраа найзтай баярлалаа. Өнөө цагийн яалтч явахгүй л одоо үржлийн тодорхой одоо энэ урдмөр шинжих хэв мэв ярих бол одоо манай дугуйраагаас энтэйж ярих үл тийм ээ. Хараа жилүүтэй. Тий. Тэгээд та хоёр том уяач одоо энэ ялгаагүй л том эрдэмтэд манай хоёр чинь ялгаагүй л том уяач нар та хоёртоо ирүүлэг сайн сайхны өгсөн ирээ маш их баярлалаа. За дахин зөндөө уулзцгаа шүү. За хаагаад сайхан Монгол соёлынхаа төлөө их сайхан үйл ажил хийж байгаа та нартай бас одоо дээд ирүүл тавья. за. Өрөө дэвшээ.